За мэцгааны үзэгчтэй weekly база 7 хоногийн шинэхэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За бүгдээрэнд нь энэ өдрийн мэндэр. За өнөөдрийн өнөөдөр За спортын маш халуухан бас ер нь бол спортын шинэ үйлрэл эхэлж шүү дээ. Ер нь үдэж гэнэ тоглолтуудаа спортын төрлүүдээ. Ялангуяа Монгол улсад өөрөө бас үндэсний загсан бөмбөгийн дээдлийг эхэллээ тий. Бас хөлбөмбөгийн дээд үргэлжлээд явж байна. За одоо 11 сараас волейболын дээдлийг эхэлнэ гэдэг. Яалч яг нэг бүх томоохон лигүүд маань эхлэх гээд зарим бүр эхлээд аль хэдийн багууданд тоглоод сонирхолтой үйлрэлүүд одоо хүлээж байна да. За хэдүүлээ шууд яриа руу оръё. E-спорт сонирхчдын одоо хамгийн том амны байгууллагад байгаа тоглолтод өчигдөр боллоо шүү дээ. Өчигдөр урчигдөр Монголц тэрнээс өмнө эхлэхэд Монголц HLTV-гийн ранк дээр түүхэндээ анх удаа нэгт орж ирсэн. Тэгээ зөвхөн Монголч гэлтгүү Азийн багт нэгт орж ирсэн тий. За тэгээд яг тэмцээний эхлүүлсэн байгаа ESL Pro League. Season 22. ESL Pro League бол жилд 2 удаа зохион байгуулагддаг тий. Тэгээ нэлээд том чансаа өндөртэй тэмцээн. S-Tire-ийн тэмцээн. Тий, нэлээд чансаа өндөртэй тэмцээн. Тэгээд урьдчилаас 2 тоглоод 2 хожигчлоо. Энэ тэмцээний бас гол онцлог нь 3 хожигдчихэж хасагддаг юм ба. Одоо тэгэхээр энэ дугаар цацагдах өдөр буюу 2 дахь өдөр 3 дахь тоглолтоо хийцэн байх болчиход байна тий. За, эхний тоглолтоос нь эхлээд ярих уу. За тэгээ. Ер нь бол 2 тоглолтод эхний тоглолтод бол Хотуу гэдэг Азийн бүсээс гарч ирсэн. Урьдчилсан шатанд 3-1 амжилттайгаар гарч ирсэн. Нэлээд чансаа өндөртэй гарч багуудыг хожсон. Шууган болж гарч ирсэн баг. Эхний тоглолтоор Фүриэг хожоо гараад ирсэн шүү дээ. Тий. Шууган тарьж гарч ирсэн баг. За тэгээд үндсэн тэмцээний эхлэхэд бас Монгол цугийг 2-1-ээр хожоод шууган тариад. Stage 2 дээр гэсэн үг байхгүй юу? Эхний тоглолтын дээр. Казахстаны, Оросын тоглогч нартай тий. Тэгээд би зүгээр эндээс бас нэг асуулт асуумаар байна л да. Монголын одоо энэ яг Монголд амраад буцаад явж байгаа эхний тоглолтууд дээр одоо эхний 2 тоглолт ч юм уу те хожигдоод байдаг шалтгааныг та нар юу гэж харж байна? За шууд тэгээд амралтанд ихслээч гэдэг юм уу нэ тэрэ гэдэг тайлбарлал тавихад бол хэцүү байна. Би зүгээр юу гэж утсан бэ гэхээр Хотуу гэдэг баг бол судлагдаж амжаагүй баг байна. Хин хаана яаж тоглолтын ямар мапууд дээр яаж тоглолтын гэдэг судалгаа багтаа байгаа шиг байна бусд багууд. Хотуу эсрэгээрээ бусад багуудыг маш сайн судалсан байна. Тэгэхээр тэр судалгааны зөрөө гараад байна. Одоо яванда таарахаар адилхан судлагдаад ирнэ л дээ. Тэгэхээр нэг тийм амар буруутгах хэцүү байх хэцүүлэлж байдаг шүү дээ. Тийм яг ижлэгчтэй Монгол ч гэсэн анх нөгөө нэг стейж 1-ээс дандаа оролцдог байсан шүү дээ өмнө дээ. Стейж 1-ээс тэмцээнд оролцдог байхад бас судалдаж амжаагүй гарч ирэл том багуудыг чинь хожоол бас шууган дэрдэг байсан шүү дээ. Одоо эсрэгээрээ Монгол зөөрөстөө тэр төвшөнд нь очичоод байна л да. Тэгэхээр нөгөө бас дараагийн хожигдол гэсэн тэрнтэй холбоотойгоо илүү сайн судалсан байна те. Тэгээ манайх бас форм олох гэж ер нь за мөнөгийн хэлдгээр форм олох гэж жоохон удаад байгаа жоохон харагдаад тах шиг л байна л гэж бодож байна. Тэгэхээр мэдээж энэ тэмцээн бол дуусаагүй байгаа. 0-2 амжилтаагаа ч гэсэн 3 жиж хасагдах учраас одоо өнөөдрийн тоглолт бүгдийг шийдэнтэй. Хүмүүс ер нь бол хоёр талд гарч лээлээ л дээ. Ингээ сэтгэлдлүүдийг харахаар Монгол шоудлалт нэгтэж जैन те хамтсан юм уу яасан ингээд нөгөө талдаа болохоор үнэхээр яг нөгөө саяны яг одоо аргумент гаргаж ирж байгаа байхгүй. Дэлхийд одоо номер 1-т 2-т ингээд чагтны 2-т бичигдээд явж байгаа багийг бүгд судална. Бүх юм нийл байгаа те. Эсрэгээрээ нөгөө нэг доороос гарч ирж байгаа багууд болохоор ер нь бол баг алдах юм байхгүй гэж л үзсэн шүү дээ. Одоо юунаас айх вэ гэдэг. Их тиймэрхүү хоёр аргумент яваад байгаа. Тэг ядаад л стримүүд нь цөөхөн байгаа шүү дээ үзэхэд. Одоо ганцхан e-спорт гэхгүй тэг бусад бүх төрлийн спортууд ч видео судалгаанд бүр аимшигын өндөр түвшинд хөгжсөн шүү дээ. Видео програм руу оруулаад яаж ин ямар үйлдэл хийж ийн гэдэг. Тэрийг баг хүн хийхээ болчлаа шүү дээ ер нь. Яриад шүү дээ тий. Тэр судалгаа өндөртэй багууд л одоо цаашдаа явна. Альч спортод бүр аимшигын судалгаанууд л хийгдэдэг юм шүү. Сая өнгөрсөн волейболын дэлхийн аврал дээр харагдлаа шүү дээ. Тэр Итали ямар судалгаатай юм. Яг ингээд эсрэг багийн тэр бүх одоо довтлогоо юунууд өөрсдөө тийм амар биш ч гэсэн яг тэрэн дээр нь зориулсан хэдийн бэлдээд гаргахтал 2 сет бол авчиж байгаа хөөх судалгаагаар. За эхний тоглолт судлагдсан байж болно. Хотоо сайн байлаа. Хоёр дахь тоглолт адилхан байсан уу? Адилхан байсан. Энэ сэрэг тоглолт маш сайн судалсан байсан бүр төсөөлөөгүй тий. Төсөөлөөгүй. Бүр яач чадахгүй л шүү. Тэр хотууд эхний тоглолт нэр хотууд хожигдсан болохоор нь ер нь бол за манайхаа арайч иннер circle-тэйгээ илгүүдээ гэл хүн болгон л бодож байсан боловч иннер circle-ийн баг илүү судалсан байсан хотуугаасаа илүү.
хаана хэн явж байгааг энэ бүгдийг мэддэг болсон бүр. Ямар Эхний байрлал map бол шууд Dust 2. Тий. Inner Circle-ийн сонгосон map те. Dust 2 дээр 8-4-өөр байраа солиод тэгээд дараас нь гарбууны раундаас авахгүй бол дараас нь map-ыг авч ирсэн ч гэсэн тоглолтын төгсөлд 11-9 өнөө гэж байгаа. А дараа нь Монголын өөрсдийн сонгосон map те. Mirage дээр. За 11-5 хүртлээ бол манай тасархаа тоглосон. Яг тоглолт нь болоо явчихсан. За тэр 11-5 байгаад яг 17 дахь раунд гэсэн үг шүү дээ. 17 дахь раунд дээр манай 3 хүн айлын 2 хүлдсэн, айл бомбо тавьсан. Тэгээд айл нэг тоглогчийг унгасан, бүр 3-1 өвлөдсөн. Тэгээд раундаа алдаа. За тэрнээс хойш шокнд орч яач юу гэдэг Тэгвэл юм болсон да. 11-5, 11-6, 11-7, 11-8, 11-9 гэж явсараад 11-13-оор хэж гэж байгаа. Тэрнээс хойш нэг ч раунд авч чадаагүй шүү. Тэр Давигээд тоглогчийн госон тоглолт бол үнэхээр амар. Харин тэр бас нөгөө нэг бас тухайн тоглогч уур чадвар үзсэн байгаа. Тэгээ сэтгэл зүй бас сайн байгаа. Тэгээ 11-5-аас манайх л ингэж юу өөртөө тэгж барьдаг байсан шүү дээ. Яг тэрнтэй ижилхэн тэгээд болсонгүй л дээ. За ямар тач тэмцээн бол дуусаагүй байна. Тий. Яг хөө Тик 2 гэсэн нөхөн дунлаа. Бусад томчууд ч гэсэн угаасаа ингээд том тэмцээнүүдэд хожигдоод эхэлдэг. Apex нэг хэлсэн байдаг шүү дээ. ST-ийн төвшөнд ер нь бол тэр дээгүүрх одоо яг тэр байрлалыг гарахад бол боломжтой. Хадгална гэдэг бол маш хэцүү. Нөгөө нэг авраг авах амархан хамгаалах хэцүү гэдэг шиг. Тэгэхээр ер нь бол яг Монголцыг ингээд нэг юм алдаа оноотой ч юм шиг ингээд нэг хитэн тоглолтуудын харангууд Vitality-г бас нөгөө талаараа ямар юм нэг сахилах бат өндөр байсныг нь бас одоо ойлгож байгаа байхгүй хүмүүс бол тий. Монгол зүгийн хувьд бол одоо он гарснаас хойш тий 25 он гарснаас хойш шүндэр төвшин тоглолоо шүү дээ. Дандаа л тийшээ шүгэн 4 рүү шүгэн 8 руу плей-офф руугаа тоглолоо дандаа л дээшээ тоглоод байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ зэргийн хожигдол байж болно. Альч багт ямар ч спортод хожигжил байдаг. Асаа ирмүнэ хэллээ шүү дээ. Тэлмүнэ хэллээ шүү дээ. Хадгална гэдэг чинь өөрөө чухал байгаа. Тэгэхээр энэ хожигдол бас хэрэгтэй ч хожигдол байж магадгүй өөрсдөд нь. Тийм тий. Судлагдаад байгаа гэдгийг мэдчихсэн. Одоо мэдчихэж хоёр дараалал хожигдож чинь гэдэг чинь за биднийг судлаад байгаа юм. Тэгвэл нэг үйл хөдлөлөө өөрчлөх ч юм уу тий. Хариу үйлдэл хийх гэсэн. Окей. За ямар тач тэмцээн дуусаагүй байна. Тэгээд дараагийн тоглолтууд нь Монголч маань бас сайн тоглосоо гэл нөгөө монголчууд бүгд ирэл нөгөө дээлнийхэн цэгийг мушгаал хүлээн дээ. Өнөөдөр геймер лиг нэг хожижвол тэгээд цаашаа бас хожлынхаа одоо дараалууд нүрүүлжих хөл өдөрт адилхан 1-2 болсон багуудтай дахиад тоглоно гэсэн үг. Тэг 2. За. Дараагийн сэдв. Хэдүүлээ сагсан бөмбөгийн халуун сэдвээр орё доо. Сагсан бөмбөг дээр маш их ярих юм байна. Удирдал гиснээс эхлээл тоглолчид гэх мэт маш олон зүйл байна. Нээлтийн тоглолт боллоо. Өнгөрсөн жилийн финалист 2 баг хоорондоо тоглолоо. За энэ тоглолтуудыг үзсэн үү? Ер нь тоглолтоос юу харав? Надад бол яг үзэхэд бол уур амьсгал бол яг л финалийн одоо үргэлжлээд байгаа юм шиг. Санагдлаач яг зарим тоглогчны бүрэлдэхүүн л одоо айл баг зөөршөлт орсон. Яг финалийн тоглолт үргэлжлэж байгаа юм шиг тийм амар ширүүн уур амьсгалтай тоглолт боллоо. Яг л нөгөө нэг бидний мэддэг металл, бидний мэддэг хүлгүүд үндсэн системээрээ тийм онаавалт өндөртэй биш би нэгэ хамгаалсан, яхаар хамгаалсан талбай дээрх одоо бөмбөг болгоны төлөө тэмцсэн. Гол болгоны төлөө араас нь явсан, самбар болгоны төлөө тэмцсэн тийм л ширүүн тоглолт болж өндөрлөөдөө. За агуулгын хувьд бол хасын үлгүүд бүтэн 4 үе шахуу илүүрсэн. За тэгээ 4 үе шахуу илүүрэхэд эцсийн мөчт металл яг л нөгөө нэг хуучны металл шиг яг барьж явсаар байгаа л ерөөсө онооны зүрх хөдлөхгүй барьж явсаар байгаа л сүүлд нь дээр нь гараад тэгээ дээрээ гарсныхаа дараагаар баталгаажуулаад хожил байгуулж чадлаа. За энэхүү тоглолт маш сонирхолтой болсон ихтгэх юмнууд нь гэвэл мэдээж манай үндэсний чигшээ огт дуудагдажсэн маргад маань Монголын дээдлэгт ирж тоглолоо тий. За тийм бас хүмүүст их сонирхолтой байлаа. За анх удаа нөгөө нэг Аз импортыг манайх одоо зөвшөөрөөд тоглуулсан бол одоо багууд Аз импортуудаа тоглуулж одоо биднэрт бас нэг юм сонирхолтой үзэх зүйлтэй болгож байна. Их мэдчлэн сонирхолтой зүйлүүд л байлаа да. Металлын хувьд 15 оноо хожигдсон. Дутуу болцсон явж байсан. Тий. Ер нь бол нэг 10-15 оноо яваад байсан. 1-2 удаа эргэж ирээд нэг 5-6 руу ойртуулад ер нь барьж чадахгүй байсан. За тоглолтоос бол ерөөсөө хамгийн том анзаарэгдсэн зүйл гэвэл тий. За плеймейкерийн төвшөнд угаа бол ганцаараа байдаг байсан бол одоо үгүй болчихжээ. Маргад Эрдэнэ гэдэг нэлийн том айлбаа гэдэг өөрийгөө бол харуулчлаа. Урд чугмын 3-ыг хэлж болно. Маргад Эрдэнэ Уганбаяр, Брэдфорд. Энэ 3 тоглогч бол ерөөсөө урд чугам дээр цуг гараад ирсэн багт айгүй хэцүү юм байна. Гурлаа ур чадвартай, гурлаа залаад орчин, шид чин, дайр чин ерөөсөө асуудал байхгүй 3. Айгүй илдэвтэй юм л.
Металлаас одоо дахиад дутуу юм харагдаад байна. Нөгөө самрын барил. Аа. Самрын барил дээр импорт тоглогч нь бол за эхний тоглолтоор бол дүгнж болохгүй л баг. Гэхдээ ер нь бол самрын барил дээр жоохон дутуу. Монгол тоглогчийн хувьд ч гэсэн дутуу байгаа. Шинээр ирсэн импорт тоглогчийн хувьд ч гэсэн ер нь бол бусад багуудын импортуудтай харьцуулахад бол нэг тийм сайн харагдаад. Тэгэхээр металл магадгүй төвийн барил дээр за харъя те нэг хэдэн тоглолт. Гэхдээ солих магадлал бол байгаа гэж хараад. Нүднгийн скот бол яг зан арин шиг гэж байгаа боловч тоглолтын хувьд бол чанартай байсан шүү дээ. Тэр металл бол одоо самрын барилын асуудлаа шийдчихвэл урд 3 бол үнэхээр гоё юм. Тэр 3-ыг солиод сэлгэнээс орлоод нэг амраачих тоглогч нар байгаа учраас асуудал алга. За цэлмэг санчир зэрэг ирсэн тоглогчдын хувьд бол өөрсдийн тоглолтыг харуулж чадсангүй. Шинэ багтаа за эхний тоглолт те ер нь ашиглах бах цааш та. За Эрдэнэ далайгийн хувьд бол төвийн барил дээр баггүй минут өнгөрөөж илээ. Цаашдаа ч гэсэн ер нь төвийн барилынхаа минутыг ихсгээд явах боломжтой санагдсан. За хасын үлгүүдийн систем яг хэвэр байна. Яг л нөгөө систем ажиллаж байна. Сарвал Эрдэнэ орон зай хин нөхүү гих биш. Тэр чинь нөгөөсөө л 5 тоглох системээр Хин нэгэ ороод ирэл те. Энэ хин нэгэн орж ирээд байгаа байхгүй. Заавал сарвал Эрдэнэ шиг оноо авдаг ур чадвартай биш. Хин нэг нөхөж чадна гэдгийг харуулж байгаа. Металлын хувьд зүгээр миний анзаарсан зүйл бол мэдээж нөгөө нэг хүлгүүдийг бодвол өрөлтгөн бол шинэ одоо илсэн тоглогч ихтэй штэ. Тэгээ тэндээс харахад хамгийн сул тал нь бол төвийн барилаас гадна шидэгч би яг нэрлэлчээр шидэгч надад бол яг олдог. Тэгц юм шидэлт. Тэгэхээр зүгээр би бүрээс асуух гэдэг юм л да. Хэрвээ бүрвээ металлын одоо арын албанд ажилладаг менежер байсан бол чи багта ямар өөрчлөлт их вэ? Эхний нэг 5 тоглолт яг ийм адилхан байвал. Надад бол өөрчлөлт нэг шаардлагагүй миний хувьд. Санчрын хувьд бол яг ихний тоглолтын дээр тоглолт нь бол болж өгсөнгүй яг шийдэлтүүд нь бол. Тэрнээс цагаан мадрын санчир бол үгүйс таад мэдж байгаа шүү дээ. 3 цэвэр шийдэгч шүү дээ. Ер нь бол. За миний бодлоор 4-р үе дээр Эрдэнэ талааг ашигласан нь бол маш зөв шийдвэрсэн. Металлын хамгийн зөв шийдвэр бол Эрдэнэ талааг ашигласан. Тэгээ Эрдэнэ талаа орж ирэл онооны зөрүүг айлгсан. Хамгаалтан дээр маш сайн байсан, тоглохын самбарчсан авсан. Сэдвэгийн хувьд та хоёрын санал юу вэ? Сэдв бол надад айгүй таалагдсан шүү дээ. Төвийн барил дээр тоглож байгаа тэр юу бол. Эхний нэг 2 үеийн тоглолт бол ер нь металлын яг те нэг өөртөө ингээд минут ингээд хадгалаад аваад үлчгэр хэмжээнд бол гарагцсан шүү. Яг тоглолтыг бүтэн зургаар нь харах юм бол хасын үлгүүдийн авсан хялбар оноонууд бол маш их. Нэгдүгээр хувилбар комбинацуудаар их оноо суларж зөөрг оноо одоо. Тоглооны самбар авсан. Тийм. Металлын авж байгаа оноонууд маш хэцүү. Тоглолтыг бүтнээр ингээд задлаад харах юм бол дандаа ISO тоглолтууд. Оноонууд явахгүй болоод ирэхээр маргад дайрдаг, уугаад дайрдаг, трейд форт дайрдаг. Тэгэхээр эн чинь нөгөө самбарын одоо пик нөролч байд юм уу те ингээд хувилбарууд нь ерөөсөө хэрэгжихгүй байгаа даа байхгүй. Тэгэхээр би бол өөр тоглох шиг ярмээргүй. Ерөнхийдөө дараагийн тоглолтуудыг харъя. Хувилбар хэрэгжихгүй л бол тэр 3 улирлын турш дайрч чадахгүй, плей-оффын дээр турш дайрч чадахгүй байхгүй. Гэтэ 2 хогол хоёулаа нэлийн хувь багтаа тогтолцсон шүү дээ. Ялангуяа 3-аас 10% 20% 2 баг. Тэгэхээр мэдээж ихний тоглолт байна. Дараагийн тоглолтуудад бас жигдрээд жимбэгээд тэгээ ганц нэг тоглогч нар солигдоод ирэхээр бүр чанарчгүй л үү дээ. Тийм. Маш гоё тоглолт болсон. Оноо илүү гарсан, байрсан. Тэр ихний хас дээр Яам Илрийн азаатай хосолж байгаа фикер бол Алифас дээр бол амар. Би бол азаагийн жил бүр өндөр болцсон ч юм уу эсвэл угаасаа тийм төвшин нэгцсэн ч юм уу бүр шалган дараа амар л. Азаа эхний тоглолтын дээр металл эсрэг 19 оноо 12 самбар 3 хаалт. MVP би байсан гэдгийг харуулах төвшин тоглож байна. Тэгтээ байсан биш дахиад MVP өрсөлдөөнд азаа байл шүү. Өнгөрсөн үлрэл чинь нөгөө нэг азаа биш гэдэг яриануд байгаад байсан шүү дээ. Тэгтээ яг өнгөрсөн үлрэлийг бол орхичээ тий. Зөндөл маргаад. Энэ жилийн ихний тоглолтоос нарахад бол азаа гоё тоглож байлаа. Тэгэхээр өөрчлөлт. За нээлтийн тоглолт Мбанк аренад өрнөсөн. Тэрнээс хойш одоо 4 өдрийн тоглолт бол Дархан Юнайтед ер нь бол лиг тойрон одоо аялан тоглолт хийсэн. Аялан тоглолтын эхний тоглолт хүлгүүд нөгөө эхний тоглолтод очиж зөвлөхөд маань Захан Бродерс багтаа тоглосон байгаа. За тоглолтоо үзсэн үү? Үзсэн. За энэ Захан Бродерс багийг бид нар ярьж ирсэн тий. Мөрийг харъя гэ тий. Мөр үнэхээр бэлэн байл. Эхний тоглолтын дээр дрибл дабл хийсэн. За ерөнхийдөө тоглолт 91-81-ээр дууссан ч гэсэн асын үлгүүд хоцсон тий. Гэтэ Бродерсаас нэг харагдаж байгаа юм нөгөө хамгийн их оноо алддаг хэвээр байна. Самбарын хамгаалт дут байна. За урчгын хамгаалтууд мэндээ орж ирснээр хамгаалт бол нэлээд
сайжирсан харагдчихлаа. Гэхдээ нийт алдаж байгаа оноос ч нодон жил лигийг тэргүүлсэн шүү дээ 86 оноогоор. Энэ жил дахиад ихний тоглолтын дээр 91 оноо алдаад эхэлсэн байна. Хожигдсон шалтгаануудын хамгийн том шалтгаан бол галсын зайнаас буюу 3 оноос 36 шидэд 6 хон унагсан байгаа. Завхны гол давуу тал чинь өөрөө шидэлт шүү дээ. Өнгөрсөн жил чинь ингээл оновчтой болгосон 3 онооны шидэлтэн тоглоод лигийг тэргүүлж исэн баг. Тэгээс шидэлт нь унах бах. Мөр бол дамжуулахад бэлэн байна, тоглоход бэлэн байна. За нөгөө импорт тоглогчийн хувьд бол хараахан тасаагүй байгаа. Гэхдээ нэг тийм муугүй харагдж илээ. За шиддэгч Япон залуу. Тий, Япон залуу. Япон залуу бол 2 унагсан. Ер нь бол бэлэн шидэгч юм байлээ. Тийм шидэлтийн техник шууд аваад кач шүтгийг бол үнэхээр сайхан шиддэг. Бодохгүй шидчихлээ шүү дээ. Мөр трипл дабл хийсэн тий. Трипл даблаас ч илүү баг 15 зүгээр яг үзэхэд 15-аас дээш ассистэж байхаар юм бэлээ ер нь. Тий. Дэрэг тоглогч нар нь хийвэл гэсэн шүү дээ. Хийгүүл гэсэн үг байхгүй юу? Өөр тэр давл тим хийгээл гаргаад өгч байгаа байхгүй маш гоё. Мөрийн дээр талбайг харах чадвар ямар супер юм бэ. Тэр нэг юм удааширч ингэж өөр дөрөв татчаад гаргасан хүмүүс ямар хурданж очтыг. Маш олон тоглогчдоос бол нөгөө хамтарч 2 3 дахь үе дээр хамт гарсан 2 импорт маань тэр хослох хоорондоо ойлголцчихвол тий бас завхан бороод ирсэн юу юм бэлч. За тэгээд дээрэс нь гүрээ тэр Япон шидэгч баскет нар шид дунаад ирвэл яах юм бэ? Яа би бол тэр Өнгөрсөн жил юу санагдсан. Өнгөрсөн жил Мөр чинь юу байсан шүү дээ. Мөр гэлтгүй. Brothers. Мөр төв дээр гараад 4 жижиг шидэг тоглогчтой гарч ирсэн. Эхний тоглолтын дээр хүлгүүдийн эсрэг бас яг тиймэрхүү одоо комбинацид харагдчихсэн. Одоо NBA дээр ярих юм бол Ховард нэг Орландод байх үедээ нэг 4 шидэгчтэй гарч ирдэг те. Гэхдээ мань нөхөр өөрөө бас айсоотой бас шидэг тоглож байгаа юм. Тэгэхээр уг нь шидэл түрүү өсгөөгийн хэлдгээр шидэлтүүдэд унгаагаад амжилттай болгоод явах юм бол энэ багт уг нь потенциал нь бас байгаа шидэх хэмжээний. Тэгээ энэ нэг өнгөрсөн жилээсээ нэг засаж чадаагүй гэх юм уу? Одоо засархлах л та нэг юм байна. Төрүүдэд гол тоглогч нь алдааны асуудалд орчдөг. Энийг ерөөсөө завхан бродерс бүр байнга. Энэ одоо юутай холбоотой байдیں۔ Хурдан тоглоогоо шахсан хамгаалалттай юу гэдэг юм уу? Яа гэм байгаа. Энэ сая ихний тоглолтын дээр бас л тэр алдаагаа давтаал гол тоглогчд нь ирд суугаад цэлэгний тоглогчд нь 3 дугаар үе дээр 4 дөрөв эхлэл хүртэл бүр тоглохоос аргагүй байдалд гарч байгаа байхгүй. Баасан дорж ирээд байгаа шиг. Баасан дорж ихний хагас бол 4 алдаа хийчихэж байгаа. Ялангуяа баасан дорж чи одоо багийн лидер. Тий. Монгол тоглогчдын бол лидер тоглогч шүү дээ. Тэгээд 4 алдаанаас болоод өөрийгөө тоглолтоос гаргачихж байгаа. Тоглохоо болж ийн 1-р 2-р шатж байна. За өнгөрсөн үеэрл алсын зайнаас 3 онооноос 2.3-аас 4 5 унагадаг байсан хүн ихний тоглолтын дээр нэг ч унагсангүй. Тэр нь алдааны асуудлаас болж байгаа. Хитрхи удаан суугаад ирэхээр хөрчиж байгаа. Тэгээ алдаа хийгээд шүүгчтэй яриад эхлэхээр өөрийгөө тоглолтоос гаргачихж байгаа. Гэхдээ яг энэ дээр мөр нэлийн зөвлөгөөгөө явж байгаа. Мөр ерт нэлийн зөвлөд яриа явдаг. Гүрцогийг онцлмоор байна. Гүрцог энэ жилээс гараа нэрхэ авсан. Укотер явсан тий. Тэгээ гараа нэрхэ авсан. Үндсэн гарааны бүрэлдэхүүнд ороод ихний тоглолттой байлээ. 11 оноо 3 дамжуулалттай лөө. 2 дахь үйлрэл. 2 дахь үйлрэл нэ. Тэгээ гарааны тамирчсаар ихний үйлрэлтэй тоглож байгаа. Тий. Гүрцог бол өнгөрсөн жилээс онцлууштай гэх юм бол бөмбөг эзэмшиж маш их тоглож илээ. Маш их бөмбөг залуулж байна. Яг холбогчийн байрал дээр бэлтгэгдэж байна. 40 минутаас 38 минутанд нь бараг шахав гүрээ тоглож илээ 37-8 минут. Тэгэхээр гүрээд их юу өгч байна. Хариуцлага өгч байна тий. Энэ багт ч нөгөө нэг хөгжиж боловсрох аяг олон тоглогч нар байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол урт үйлрэл бас хүлээж байна да. Завхныг бол завхан дээр бол гэхдээ яг үндэ бас санаа зовхгүй байна. Би бол самарднаа санаа зовхоор л юм билээ. Монгол тоглогчд нар. Яг тэгэхээр хоёр үндсэн өнгөрсөн жилс яг самбарыг манжсэн хоёр тоглогч нь байхгүй. Чингүн тий. Барса хоёр. Тэгэхээр самбарт бол асуудалтай. Тэг гараад л шүү дээ. Хэн? Тэг. Тэг гараанаас тоглолт болсон билээ. Тэг Тийм байлээ. Гарааны 4 номер. Тийм. Чингүнийг оруулж гарч байгаа гэсэн. За дараагийн тоглолт Дархан United талбай дээрээ нутаг дээрээ ECH Knights-ыг хүлээж авсан. Knights-ийн бүрэлдэхүүн бол ямар гоё өстой солонгорч харагдчихлаа шүү дээ. Олонч байрлалын тоглогч нартай гойч ер нь бол бас одоо нэг учраа болоод хоцсон. Гэхдээ нөгөө нэг одоо ирэх тоглолтуудаа бүр ингэж нэгтрах юм бол нөгөө дээшээгээ өрсөлдөлтөнд илүү ойр байгаа болоо гэж хараад байгаа шүү дээ. Тэгтээ хоцсон тий. 4-4 үеийн 6 минут шахуу оноо аваагүй шүү дээ. 6 минут оноо аваагүй шүү дээ. Бүр юу болоод байгаа би бүр гайхаж дээ. Юу болоод нэгэд 80 угаасаа 20 30 оноогоо тасарсан үнэн дээ. 36 оноо.
30 оноогоор тасарсан. Мгм. Тэр оноогоо 4 өдөр баг бариулсан шүү дээ. Ер нь бол. Тэгсэн. Дархны залуучууд ч гэсэн яг тэр итгэлээ олж авсан 8 юм болж гэж. өрцөн шүү дээ. Тий. бүр. Аа. Дархны залуучууд, импортууд гэ бүгд бас гоё байлаа. Тэгээд дархны бас шийдэл дуунаагүй. Эсрэгээрээ. Нутг дээр одоо талбай дээр гэсэн үг шүү дээ. Талбай дээр Мгм. тоглож байсан шийдэлтэн сайн унж өгсөнгөө. Тэгээд нөгөө ихний хагас шийдэлтүүд нуунаагүй учраас онооны зүрх арай л хэрэг тасарчлаа л да. Аа. Хэрвээ онооны зураг 20 юм уу 15 дотроо байсан бол 4 өдөр үнэхээр Ийм галзуу хөлтөл тоглох л шүү. Өстө Knights нэрээ 30 оноогоор тасарсан тулдаа л 4 өдөр амьд үлдсэн. Түүнсэл тэр холбогчийн асуудал одоо бас яригдах юм болоо яригдахгүй юм болоо. За ер нь тий. Энэ бүсийн 8 секундын бүсээ давж гарахад өнгөрсөн жил айгүй хэцүү байсан шүү дээ. Ер нь бол тэн дээр их алдаадсан. Энэ жил бас л тэр зураг харагдчихлээ. Тэгээ нөгөө нэг нэгтрах гэдэг нь яг тэр одоо BBT-гээ холбоо харилцаа сайтай болоод тэгээд дутуу барил дээр ороод ирэхэд ер нь бол Knights гэдэг талаар нь байсан. Тоолборт залаад орж ийлээ шүү дээ. Тийм сүүлдээ бараг тэгсэн шүү Тэгсэн шүү дээ. Тоолборт залж орж иж арайчуд авч байгаа. Тэгэхгүй бол шахсан хамгаалтан дээр төвлөр буланд очиж бөмбөгөө бариад алдчихсан байхгүй юу? Төвлөр Батуйг өсөөсөн шүү дээ. дээ. Нөгөө л холбогчийн барилын асуудал. Тий. Баг болгонд л байдаг асуудал. Гэхдээ Knights дээр арай илүү яригддаг юм а тий. Яг л тэр өнгөрсөн жилийн дүр зураг харагдаад байна гэдгийг хэлэх гээд байхгүй. Өнгөрсөн жил тэгж маш олон бөмбөг алдсан. Оноо авахд бол болж байгаа тий гоё хамгаалт болоод байгаа. Зөрүү тарин тэр нэг бөмбөгөө хойрлох гэдэг зүйл дээр л одоо шинэ коуч нь тэр одоо засаалах юм хийх байл. Тэр чинь дээдлигийн одоо анхны тоглолтод хэлсэн шүү дээ. Гэтэл эртгэн засчаасаа л гэж би хувьдаа бодож байна. Аа. За. Knights дээр өөр ярих юм байна уу? Дарахын Knights хоёр дээр. Knights-ийн тоглолтын дээр суграг харлаа. Аа. Суграг за Монголынхаа лигт дебют тоглолтоо хэр их болоо харлаа. За эхний үед дээр гараанд гарч тоглолт эхлүүлсэн. 6 оноо 4 самбар. 6 оноо 3 самбар л эхний үед авсан. Тэрнээс хойш харагдах болчлоо. Аа. Магадгүй баг нь 36 онооны дээр гараад ирсэн. Эхний хагасыг 50-9 идчихлээ. Тэгээд нийт тасарсан оноо нь бол 36 хүртэл оноогоор тасарсан байсан. Тэгэж баг тоглох шаардлагагүй ч болсон баг. Эхний хагас 3 дугаар үед. Аа. За тэгээ бариулж байгаа тоглолтын дээр нөгөө холбогчийн асуудал яригч байна. Бид нар дархныг ер нь жоох унах эрсдэлтэй багуудын тоонд оруулсан байсан тий. Нөгөө таамаг дээр тий. Тэр нь ч баг батлагдаад эхэлж гинүү гэдэг ихний хагас өнгөрсөн. Гэхдээ 4-р үе дээр бол ер нь залуучууд дачи үзчихлээ шүү. Дарханд шинээр нэгдсэн легон руугаа тий. Ант Нельсон гэдэг. За энтэй холбоод ерхий одоо багуудад шилжилтээр одоо шинээр орж ирсэн легонуудыг танилцуулаад тэгээ цаашаа хэдэл хамт явцгаая. Ант Нельсон Дархан Юнайтед 26 настай. Ер нь бол хамгаалагч байрал тоглолт. 1-2 дээр тоглолдог. Холбон бөмбөг заална эсвэл 2 дээр тоглож болно. За Томас Робинсон албан ёсоор SC Apes багтаа нэгдлээ. Тэ 10 сарын дундуур ирэхээр яригдчихсэн тий. 10 сарын 15-нд сонссон. Тий. Ер нь бол шуум гарсан байгаа. 2012 оны драфтын номер 5 NBA. Demarcus Cousins ч өөрөө 10 оны номер 5. Тэгээ энэ хоёр чинь Kings-т бас хамтдаа тоглож исэн хоёр шүү дээ. Тэгэхээр ер нь бол Kings-т одоо яг Thomas Robinson болон Demarcus Cousins одоо лигт тоглоод эхлэх юм бол сонирхолтой нэг зураг харагдах гэдэг шүү дээ. Сонирхолтой хоёр багийн сонирхолтой хоёр. Тий. Ямар гоё өндөр нүртэй адилхан. Энэ Thomas Robinson ч өссөн юм уу? Ер нь бол өөрөө SF юм уу PF юм байрал тоглодог байсан залуу шүү дээ Томас Робинсон. Тий. Тэг өөр тесрэлттэй тэрнээсээ гадна аимштай тесрэлттэй. Тэгээд Cousins-ыг ягаад бид нар тэгж боддог. Cousins юм тийм өргөн харагдаад байдаг байхгүй. Робинсон бол нэг арай жоох юм юу байгааз. KD-гээс намхан штэ Cousins ч. Тий. Тийш тэг. Тэгээд тэгэхэд нөгөө Cousins-ыг бид нар том гэж боддог. Том л доо том. Тийм том домдоо юм өргөн ботлохоор тэгж харагдаад байт юм л. Ер нь. Тий, өндөр бол адилхан юм л шүү Тий. дээ. Тэр хоёрыг тулж ийн гэж бодохоор бас гоё байгаа шүү дээ. Гэтэ заахан хүмүүс бичээлээ. Embiid 5-6 баг сольсон. Embiid нэг тийм сайнч байгаагүй. Ер нь байгаагүй штэ. Одоо Cousins-тай харьцуулах юм бол Тий, тий. карьер нь бол шал өөр штэ. Канзасаас орж ирсэн. Канзастай бол нэлээд сайн байсан. Драфтад нэр өгөхөд бол нэлээд дээгүүр өндөрөөр үнэлэгдэжсэн тоглогч. Тухайн драфт дээр Damian Lillard-аас дээгүүр сонгогдсон гэж бодохоор ч ямар төвшөнд Тийш. хүлээлттэй байсан тоглогч шүү дээ. Гэхдээ аз жаргалтай л шүү дээ. Одоо ингээл энэ биегийн тоглогч нарыг Монголд ирж байгааг хараад хоорондоо тоглохыг хараад. Харин тий, саний нөгөө нэг яриа штэ. Монголчууд одоо ярьж штэ. Нөгөө наа чи Embiid нэг шалаагүй нөхөр Монголд алуул гэжтэй гэж харьцуулдаг болсон байгаа байхгүй. Гоё байгаа шүү дээ. Тэгээс сонгоод гоё байна шүү дээ. Тэгэхээр миний бодлол бүр инээд дөрөд байгаа байхгүй. Энд яг юуг юутай харьцуулаад байгаа. Тий.
Гоё л байгаа шүү. Яван дээр нь ингээд баг болгон заавчгүй юм би эхэлтгүй шүү дээ. Европын томоохон лигүүд тоглож исэн тамирчдыг авчираад байвал эн чинь яг л миний нөгөө хэлээд байдсан шүү дээ. Манай тамирчдад өөрөө маш их суралц зүйлэгтэй юм болно тий. Туршлага олж үлдэн. Айгүй их суралцж авах л да тэр хүнээс. Тийш. Ядчил яаж бие авч явж гин тийм үстэй тий. Сая нэг юм ярьж байгаа марцж уучлаарай. Дарахын нэттэй нөгөө шинэ одоо Аз импорт тий. Тако гэдэг. Катако гэдэг. 40-тэй шүү дээ. Тий. Тэгэхэд саний тоглолтын үүсэн дүүнэрт зүгүүгээл явж илсэн шүү дээ. Бэлэн 2-3 оночлоо. Үнэхээр тэрийг хараад би бодож байсан байхгүй. Ийм тоглогчоос залуучууд айгүй гоё үлгэр дүүрэл аав те. 40 нас хүртлээр мэрэгжлийн лигт, мэрэгжлийн пролт түвшний лигт тоглоно гэдэг чинь өөрөө маш их одоо хооллолт, бие авч явах байдал те. Амьдралын хөвшил, дасгал сурвалт гэдэг их зүйл шалтгаалдаг учраас иймэрхүү том тоглогч нарын ийм үлгэр дүүрэл тоглогч нар Монголд ирээдэвэл манай залуучууд өөрсдөд нь гоё хэрэгтэй гоё сургамж болохоор тий цаашлаад энэ залуучууд хэрэгтээс гадны цаашлаад улсын шгшээ багтман гэсэн их тустай болох болов гэж. Маа залууч цаашаа өөр улс хэлийг тавьчих тоглосон ч хэрэгтэй байхгүй юу? Яаж бие авч явж байгаагаас нь эхлэв. Одоо ингээ BCL, ESL-ийн хоёр доргон тодорхойлчлоо тий байна. Тэнгүүд тэнд чинь манай монголчуудаас энэ олон улсын топ түвшний тамирчинтай хамт одоо ороод тоглоод сайх шүү дээ. Нас ирсэн чинь Японы иргэдийн дундаж нас чинь 85-аас 90 орчим тий нэлээ өндөр байхгүй. Тэгэхээр 40-тэй хүн чинь дундаж насныхаа амьдралын 45%-ийг заяа. Монгол хүний дундаж нас чинь 67. 67-гийн 45% гэдэг чинь 28-тай. Зүгээр дундаж насаар наруул нөхөр бол нэг монголчуудын югаар бол тий амьдрал 28-30-тай юм шиг байна. Японд бол 50-тай хүнийг залуу хүүхэд өө чи залуу юм байж жоох юм байж гэж ярьдаг гэдэг байхгүй. Ягаад тэгэхээр 85 хүртэл нас чинь манайх бол 65-аас 67. Хамгийн өндөр настай дэлхийн мэрэгжлийн лиг тоглож байгаа хүн чинь Японд байдаг шүү дээ. Японы хөлбөмбөгийн тийм шүү дээ. Ах үстэй өвөө бараг 52 ч биш бүр 58. 58 одоо бараг 60 Японы байрал дээр тоглож байгаа. Довтлохоо доо. Тэгээ бүр мэрэгжлийнхэн топ түвшний лигт нь Японы 3 дугаар лиг гэлөө. 2 үлээ 3 дугаар лиг дээр тоглож байгаа. За Японыг ярьсан шүү дээ. Тэгэхээр хүлгүүдэд нэгдсэн Японы талаар бас та хэдийн саналыг сонсмаар. Ватару Игари. Игари гоё үлээ. Маус гэх нэр. Яг хөө ихний тоглолтын дээр жоохон сул тал болох нь болсон. Тоглолтод ихний тоглолтод 10 минутанд 4 алдаа болоо сууж исэн. Хамгаалтан дээр л ялчгүй сул тал болсон. Бөмбөг их нухдаг. Тим төрлийн тоглогч. Хоёр дахь дээр бол завхны эсрэг бол шал өөр тоглолтыг үзүүлсэн шүү дээ. Ер нь бол энэ нөгөө нэг тамирчин болон нэг өөрсдийн арга барил гэж юм байна шүү дээ. Тэр чинь бас нэг системтэй суух гэж бас нэг тодорхой хэмжээний цаг хугацаа авна да. Тэр хугацаагаар би туулж авах гэж байна. Түүнээс тэр тамирчин яг бөмбөгөө эзэмшээд ойлгоцчвол үнэхээр гоё пассууд өгөх юм байлээ. Сул ойл үнэхээр бас хийчих юм байлээ. За үнэхээр нөгөө нэг өөлөх зүйл гэвэл нэрээ биеийн өндөр л байна. Хамгаалт. Тэгээ нөгөө тэр чинь биеийн өндөр гарын алдны хэмжээр шалтгаалж хамгаалтын юмнууд чинь яригдсан шүү дээ. Зохонтой тоглосон тоглолтын 3 дугаар үеийн төгсгөл байсан санагдаж байна. 3 дугаар үеийн төгсгөл. За намхан тоглогч скиллтэй байх хэвээр. Урттай байх хэвээр. Тэгжээд нөгөө нурууныхаа сул талыг нөхдөг. 3 дугаар үеийн төгсгөл дээр бүтэн талбайг туулаад хийж л маш хурдтай. 4 секунд. Асар хурдтай юм бэл. Үе дуусч. Асар хурдтай. Дамжуулт бол гоё байлээ. Тэгээ хасын үлгүүд үнэхээр системтэй баг. Тэгээ тэр саний бүрээгээ илдэг бөмбөг нухдаг мухдаг харгаж л байлээ. Залаал ингээл өөх гэхээр болохгүй ч юм уу ингээ нөгөө тоглогч нартайгаа тасааг болохоор тэгээд яг өөх гээл гэхээр нөгөөх нь хүнээсээ сулрахгүй болохоор буцаад залаал те. Бөмбөг алдсан дор баг буцаад залсан дээр л хэл та. Томиг хөрөд ирсэн чи цаашаа явж ий гэж байгаа нь өөр дөр нэлээ удаасан шүү дээ нэг тоглох юм. Надаа харагдсан юм нь болохоор Сиги тэгтлэх юм. Сигийн нэг юм залуу насны нэг юм тоглолттой ойр харагдаад байгаа. Бужигнсан хурдан. Ер нь бол хүлгүүттэй нэгдэд бол нэг удаагүй байх те. Тийм учраас яг нөгөө системийн одоо баг болгон тактикэн дээр бол хин хаана байж ах вэ? Холбон дөрөлж бөмбөг залж байгаа үед хаана байж ах вэ? Тэрийг яг одоогийн байдлаар бол бүр яг тас ойлгож амжаагүй байгаа хаа л гэж бодсон. Хамгаалтын үед сул тал гарах бах. Гэхдээ тэрийг түрүү мандах хэлдгээр нөх боломжтой харагдсан. Ер нь бол гоё харагдсан. За дараагийн тоглогч маань болохоор түрүү хэлсэн шүү дээ. Бишрэл метал дээр ярьсан Абдул Малик Абу төвийн байралд тоглолдог. 30 настай залууг авчирсан. Эхний тоглолтын дээр жоохон сул тал болсон. Сул талж байх тий. Сул тал та. Сул талж гэхээс илүү яг бас ойлгож чадаагүй л харагдчихлээ. Тэгээд сул талж гэхээс илүү чадвар бие чадвар гоё юм биш шүү дээ. өөрийнхөө чадварыг ямар потенциалтай гэдэг ихний тоглолтод харуулж чадсангүй. За сая удахгүй ярих хэрэгтэй нэг тоглогч одоо сая юу багт Сэлэг бодос багт нэгэн нэг тоглолт шууд ихний тоглолтоос өөрийгөө харууллаа шүү дээ.
Ингээд нэг чадварын буюу одоо нэг юм өөрийгөө харуулъя гэсэн хүслээр үнсэн техник тоглолт болцсонгүй гэдэг шаарлаа. Тэгээд яах юм баа явандаа танигдах баг. Уг нь бол талбай дээр бол ихтэй амар өөрийгөө харуулах гал аюу хичээжсэн тоглолтын дээр бол Бас нэг тийм тал байдаг ч нэг шууд хитрхи хичээлчээр бас нэг болж өгдөг те. тэг яг фик н рол дээр явах гэхээр хасаа үлгүүдийн хамгаалтын одоо азар жишээ нь бол маш хурдан шилждэг шүү дээ хамгаалтан дээр. Яг тиймэрхүү сул талаас нь бол ихтэй тоглож чаддаг. 2 3 дугаар үе дээр 2 импорт төвшөрж байгаа тий. Мгм. Тэгэхээр нийт 20 минут байгаа байхгүй юу? 2 3 дугаар үе дээр тэн дээр за дийлэх багууд нэг 16-аас 18 минут босоор нь байлгаад байгаа тий. Тэгэхэд Абугийн хувьд бол нийт нэг 10-аад минут 11 2 минут байна уу тоглож байгаа. Тоглолтын туршид. Мгм. Тэр ерөөсөө болохгүй л байгаа. Юу нь болохгүй юм тэгээд. Түрүүнд ирсэн шүү дээ метал дээр. Highlight-ыг үзсэн чинь амар тесрэлттэй байл тээ. Самбар руу шууд явдаг. Ганц нэг самбар руу явах гэж үзсэн шүү дээ. Үтсээ. Шууд явах гэж үзсэн шүү дээ урд нь тоглож. Харин дааш нөгөө юу хэлээ л да урд нь биндрийн азгаар тарчлаа. Тоглоомч юу? Тэр хоёр байгаар чи хэцүү штэ ер нь биндрийн аз хоёр ингэ зогсож ийн гэ бодолтой. Зөөр үзэж байгаа би үрл хараад ёо ингэ хаагур жоргоор юм дэ гэж бодохоор байгаа юм чи ер нь бол. За Монгол тоглогч нарын шилжилтүүд дууссан. Гэхдээ ер нь хүмүүсийн бодоогүй төсөөлөөгүй нэг тоглогч орцсон шүү. Энэ баг одоо тэ Сэлэнг бодонс гэдэг баг шилжилтэн дуусаагүй юм уу? Сүүлийнхийг зарсан. Яас хэцүү юм бэ те. Юу яасан биш энэ сэлэг бодноос ер нь лиг тэр чигт авчул хийтий. Ер нь Сид Озрын төгөлдөр шигшээ баг бүрдүүлэх гэдэг юм яах гэдэг юм яг. саяхан U23-ын шигшээ багт одоо тоглосон тоглолт Тийм шүү дээ. Яа. Окей, ер нь бол тэгээд одоо яг энэ дөрөм журам бүх юмор бол чадж байгаа нь авч л байгаа шүү дээ. Чи ямар ч хязгаарлалт байхгүй юм чинь авч лэг. Үгүйсэж чадж байгаа нь авчиг. Өчигдөр өнгөрсөн 7 хоногт Сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Батцэнгэл ерөнхийлөгчийн юг сонслоо подкастыг. Ер нь бол одоо ингээд нөгөө Сагсан бөмбөг гэдэг спортын пирамидыг өсөрцөө оройгоос нь ингээд өсраад хөгжүүлэлтийг явж байгаа. За маш гоё юм ярьж илээ. Та нар Амаржингийн подкастад орсон Батцэнгэл ерөнхийлөгчийн яриг сонсоор за энэ Сагсан бөмбөгтэй холбоотой 393-тэй холбоотой ер нь бүх асуудлуудыг айгүй гоё нээлттэйгээр ярьсан маш гоё байлээ. За төгөлдрийн хувьд бол Miners багтайгаа гэрээнд дууссан. Сая 10 сарын 1-нд энэ 100 дуусчихж байгаа байхгүй. За нэлээд олон багууд угаасаа сонирхсон. Өндөр 2 м шахуу өндөртэй 2 3 4 номер дээр тоглолдог. Залуухан. Тэгээд ёстой төсөөлөөгүй баг тэрлээ. Ёстой бодост ирнэ гэж төсөөлөөгүй. Нэг орон зай бол бодост байсан. Одоо бодоос чи юм билээс нөгөө 3-3-ын 5 тоглогч бол багтаа мэдүүлэхдээ огт оруулаг байгаа. 12 сарын 1-нд ороод одоогийн бодосын бүрэлдэхүүнээс 5 тоглогч хасагдана. Тэгээд энэ дээр энэ 5 ирнэ. Тэгэхээр хэцүү байгаа зас. Би яагаад ингэж уурлаад байгаа нь тэр хацдаг 5 хүний өмнөөс бас жоохон харамсаад байгаа байхгүй юу? Нөгөө багууд нь дүүрчлээ шүү дээ. Дүүрчлээ шүү дээ. Яг тэгэл хөгжлийн нэг багт очих юм яа. Тэгтээ тэр 5 хүн чинь Сэлэн бодос гэдэг багт анхнаас нь эхлүүлсэн хүмүүс ч байгаа. Өнгөрсөн жил хамт тоглосон хүмүүс ч байгаа. Яг нэг багийн юуны соёлын хувьд те. Тэгээд тэр 5 хүн тэр 5 хүн гэж тэр одоо гарахгүй тулд үлдсэн 12 нь алцах гээд байгаа юм. Тэрийг тэгээд өөрсдөө мэдээ төлөв зөвшөөрөө гэрээ байгуулсан мэлэг тий. 3-3-ын баг 2 баг бүртгэр болчихлоо. Юу шигшээ баг гэж зэлэг бодож явах гэдэг мэдээгүй юм. Насан туршидын багт нь залуучуудад нэг 2 баг явах. Сэлэнгэд юу нүлдэх хүн байна. Яг зүгээр уртаа харъя тий. Онцгой үйлдэл. Уртаа харлаа. 3-9-3-ын хөгжлийг харъя. Хэрэгтэй байж магадгүй үйлдэл. Ингээд юм болгон ч нэг олон талтай. Яг Сагсан бөмбөг харах юм бол өсгөөг илдэг зүг бохгүй тэр 5 тоглогч. Энэ бид нар жишээндээ энэ том тоглогч нар бол аль нэг багт тэдэн сарын тэднэр ингээд үлрэл эхлэхийн өмнө бүгд гэрээтэй байж идэг. За солилцооны цог хаагдах нэгт нь ойлгомжтой байж идэг тий. Гэсэн чи одоо ерөнхийдөө шулуух хэлхээс Сэлэнг бодсоосоо 17 тоглогч байж байгаа байхгүй юу? 17 тоглогч Монгол тоглогчтой. 5 нь бол за 12 сарын 1-нд зардана гэдэг. Монголын дөрөв журмаар бол 12 сарын 1-нд Монгол тоглогчдын шилжилт хөдөлгөөн хаагдана. Гэтэ альбан бусаар одоо 17 тоглогчтой л. Ийм л үү шүү дээ. 17 тоглогчийн 5 нь топ зэрэглэлийн тоглогч л. За үргэлжлүүлэн шууд Сэлэнг бодос юуныхаа тоглолт руу гарч тий. Сэлэнг бодос Монголиас. Яг хэдүүлээ ярьжсэн да тий. Монголиас эвгүй гэлж Монголиас эвгүй орж ирнэ. За бодносыг харин нөгөө хэд нь ирээг байгаа тэр хилцаач гэж байгаа шиг тоглолоо гэж хэлсэн. Тоглолтын эхлэлийг гэхдээ Сэлэнг бодос үнэхээр амар эхлэсэн бохгүй юу? Тий.
За. Тоглолт эхлэхэд чинь 25-7 илүү 25-8 гэж хэлсэн. Мгм. 3-аас бар орсон. За Тослогоонууд манай бол үнэхээр Ахмад Гэлберт маань иргэд нэрээ өнгөрсөн жил уйлаад явсан Ахмад маань энэ жил одоо дутуугаа гүйцэр иргэд ирсэн. Бас тэр гоё харагдчихлаа. Гоё Үсээд цай гоё. Хөөе үсээ цэцэн чинь нэг тийм даруух харагдсан уу? Дараа нэг өөр юм шиг харагдав. Тэ. Яг өөр юм шиг л Үсэл харагдсан. амар нөлөөлт ирээд те. Айгуу тийм нэг гоё намлаг залуу шиг харагдаад. Гитар нь гоё харагдахгүй байгаа. Өмнөх үс нь болохоор нэг юм далжиг гаш харагдаад. Тий. Тэг гитараа тоглоо. Тэ. Тэгээ энэ тоглолт гоё хүлээж байгаа үзсэн гоё тоглолт болсон. Монголиансыг бас ямар шүү бүрэлдэхүүнтэй яаж гарч иж тоглох нь үлдээ. Мэдээж бас Байрон Весли өнгөрсөн жилийн шилдэг гадаад тоглогч Байрон Весли багтаага шинэ багтаага нэгдээд зөвхөн хамт талбай дээр гарч ирлээ. За мөн дээрээс нь юу чин Гуам шигийн төвийг авчирсан те Галлоуэй. авчирсан. Гэт бодохоор Монголиас гоё санагдаад үзлээ. Тоглолтын эхлэл үнэхээр гоё болсон. Боднос тэргүүлэг аваад эхэлсэн. За 2 3 дахь үе дээр Галлоуэй Весли хоёр хэр хослох уу гэж харсан. Тэгтээ нэгч болж нэг сүртэй тийм гоё хосол харагдаагүй ч гэсэн 3 дахь үе дээр 2 дахь үеийн төгсгөлөөс 3 дахь үе дээр баг Монголиас ер нь л дайрцсан шүү. Амар гэсэн. Эхний хагас бол сэлэн будс илүү дууссан. тий. Тэгсэн. Ер нь тоглолтын санаачлагыг авсан үе нь бол 4-р үе гэж харагдав. Яг 4-р үе да ялангуяа сүүлийн 5 6 4 минут руу орж ирэхээр нөгөө Весли. Нөгөө л Весли. Яг л Сүүлийн яг 3 минутаар бол Весли дээр өгөөл тэгэл бус нь олдчихл. Ер нь оноог явуулж байгаа нь ер нь л Весли харагдсан. Хэвээрээ гэлээ. Тэвэрээ яг л нөгөө металл ардын Весли чөлөөж хөдөлгөөний гүйцэтгэл өндөртэй те. За энэ тоглолтын дээр Монголиас чөлөөж хөдөлтүүдээ бүгднгийн найдвартай хийсэн бол аль хэдийн ер нь бол 10 гаруй оноогоор 39-с 27 гэж хийсэн. маш чөлөөж хөдөлтийн хувь муутай мөртлөө хожил байгуулж чадсанаас аваачтай те. 3-3-ын тамирчид нь ирээгүй сэлэнг бодносыг эсрэг тоглосон ч гэсэн эхний тоглолтод ер нь бол бас нэг мэдээлэл хүргүүлчлээ гэж харж байна шүү дээ. Нөгөө талд сэлэнг бодносын коуч Петрикович ер нь ихэнх тоглогчтой ер нь талбай дээр гарахыг хичээлээ л дээ. Маш олон тоглож ростер байгаа шүү дээ. Тэндээс гаргаж ирсэн. За тэгээд 2 тоглогч нь алдааны асуудалд ороод суудсан. 3 ч тоглож суудсан бүр. Батбаяр, Ахмад, Сэргэлэнбаатар, Тулах энэ дөрвөлээ. Дээрээс нь тийм ингээд бүгдээр ингээд алдааны асуудалд орчих жоох байхгүй. Тэгэхээр бас тэр алдааны асуудлаа анхнаасаа алдааны асуудал бага байсан бол бас тоглолтын төгсгөл өөрчлөгдөх байсан ч үгүйсэхгүй. За. За өсгөөлч тоглолтын төгсгөл бол ер нь бол ярих юмтай болсон шүү. Тий. Гоё болсон. тоглолтын за чөлөөж хөдөлтэй. Нийт алдааны асуудлаас болоод Монголиас бол 39 чөлөөж хөдөлж хийж байгаа. 39 алдаа лөө нэлээд олон чөлөөж хөдөлт хийж байгаа. Түрүүнийг өсгөөгийн хэлдгээр Монгол тоглогчдын тусламж заавал хэрэгтэй байна. Энэ багийн Монгол тоглогчдын лидер нь хэн бэ? Одоо энэ асуултаа тавиад лидерээ гаргаж ирэх хэрэгтэй юм байна. За авсан онооных нь 50-60% нь 2 импортын л авлаа. Весли 32 оноо, Галлоуэй 15 оноо, нийт 47 оноо. Энэ тоглолт чинь 85 79-ээр дуусч байгаа. Тэрнийх нь 47 оноо. Үлдсэн Монгол тоглогч нь 38 оноо авч байгаа. 10-аас дээш оноо авсан Монгол тоглогч байгаагүй хаа. Тэгэл дандаа 7 6 5 4. Пүрвдэр ч ихтэй маш сайн тоглосон. Монголиасээ холбогч. Түрүүдээр өнгөрсөн жил налаах би зөндөл. Тий. Наш цаашаа бас нэг хэдэн баг зэлсэн. Тэр Монгол тоглогчдын лидер нь хин юм бэ Монголиас? Сүхвэ юм уу? Ч юм уу? Авраа юм уу? Авраа юм уу? Мэдгүй. Авраг гэхээр төгсгөлийн тавт дээр байхгүй байгаа даа. Сүхвэ бол байгаа даа. Сүхвэд нэг тийм сайн ч биш, муу ч биш тоглосон. Гэтэ 7 илүү 8 төгрөнөөр хийж харагдана лээ. Тэр чин довтлогч шүү дээ. Холбогч биш довтлогч нь тэгээд 7 8 төгрөнөөр хийгээд иж болохгүй байхгүй. Тэрний эргүүлээд нөгөө сул оноонууд болоод байгаа. За тоглолтын төгсгөл үнэхэр суперстэй. Гоё. 7 оноо дээр гарцсан байсан. Монголиас баг. За солилцоогоор нөгөө Майк Уильямс гарч ирсэн. Дараалал 4 оноо аваад итгэмээргүй бас энэ шийдэлт хийгээд тэгээ 2 оноо болгосон. За сүүлд 2 оноо болгож ойртуулад металлыг нь Веслиг бодгоо шууд Монголиас дотлогоо онцлол 4 болгож байгаа. За тэгсэн чинь Монголиас нэг юу байсан? Алдаа их боломж байсан. Тэр алдаа их боломжийг ашигласан чинь нөгөөх нь бодолсын коуч нь спортын бус нэг челленж үзэх эрхтэй байсан заа. Тэр челленжийг юмий гэж мэдэх авчиж байгаа нэгдүгээр. Тэр цаана челленж үзчих хооронд хувилбар зурах ч юм уу тэр бас хэрэгтэй челленж баг. Гэсэн чинь спортын бус алдаа өгсөн. За нөгөө магтсан хүн юун дээр гэж Майк Уильямс 2 чөлөөч хидэлт алцсан. Эхнийхийг алдчихад нөгөө энийг ид. Тэгээд энийгээ нэг сонирн болж ирсэн 2 дахь алдсан. Коучийн цариг гарсан. Энийгээд ингээд хэрвээ тэр хоёроо яж 2 оноо 10 секунд үлдсэн. 10 секунд бөмбөгөн байгаа. Яа. Хагас талбаагаас тоглолтод оруулна. Гэтэ тэр нэг яг шидэлж идэх үед нэг эвгүй болцтой.
Үгүй эдэр чи бол гайг очиж байгаа. Эхнийхээ алдаа Харин сонирхож тэгээд байгаа. Чад энийг Нэг юм хэлж байгаа. тэнийг эвгүй болцсон. Тэгээ хоёр дахь гол тэгээ ороогүй. Тэгээ тоглолт өндөрлсөн шүү дээ. Чөлөө чидэл шидэж байхдаа энийг ч юм уу өөрийгөө тийм үйлдэлд оруулахаар ер нь алдах магадлал маш өндөр болт юм бэл. Одоо тэр Орлондо U2-ийн нэг тоглолт өгдөг да би эсгэд үзүүлж ирсэн те. 2001 оны илүү NBA-ийн финал дээр Робинсон гэдэг нөхөр Шакийн багийн 2 жилөө шидэл шидээд алдчихж байгаа. Тэгээ алдангуудаа өөрөө самбараас авчаад шалмалаа зохиол инээж минээж хийсэн. Дахиад 3 дахь шидсэн алдчихж байгаа. Тэгээ дахиад инээж байгаа. Дахиад 4 алдаа баг нь очиж 2 хоног. Тэр л бод гэдэг. Гой тоглолтосоо. Уэсли эсрэгөөс 10 даалт авсан шүү дээ. Тэр тоглолт дээр. Тэгэхээр Монголиас бол мэдээлэл хэлээ. Тийм сул өршөлтөгч биш шүү гэдгийг харууллаа тий. Тэгээ дээшиг харин эсрэгээрээ Сэлэнг Бодонс одоо нөгөө нэг яг тэр рострийн гол тоглогчтой ирэх хүртлээ ер нь жоохон хүндхэн байх юм болов. Амаргүй даваа ил туулнаа. Монгол тоглогчдын ростер нь Монголиас бусад багуудтай харьцуулахад ийм амар сайн гэхэд хэцүү шттэ. За ямар бүрэлдэхүүнтэй багуудыг бид нар яриад байгаа л хүлгүүд за металл за эпс тий бисэж тий майнерс тий эдэртэйгээ тоглоод ихлүүл яг бидний тооцоосноор тий 11 удаа эйгүү хүн тоглолт хийх юм байна. Өстө 2 3 ажил авч гарч ирвэл Тэгээ баг болон нөгөөд нь ирэхээс өмнө байрлалын маш чухал хожихын төлөө. Бодостой таар болгонд бол хожихын төлөө. Энэ нөгөө нэг 27 тоглолтоос шаарал за энэ бид нар заавал хожино гэдэг тоглолтын тонд нь эхний 11 бол Бодос орцсон явж байгаа. Харин нөгөө талдаа Монголиасыг хүмүүс хожино гэж бодсон бол зүү шүү нэрээ. Юу баг болсон бэл дээ шүү. Тоглолтын төгсгөл рүү ойрхон ороод ирэх юм Весли тусгаж байгаа. Нодон ч гэсэн тэгдэг байсан шүү дээ. Нар анзаардаг бол металл плей-офф дээр тий тоглолтын төгсгөл рүү ойрхон ороод ирвэл Весли ер нь дуусгачдаг гэсэн. Хасан өрдгүүдтэй финалтахад 2 хожиход хин дуусгасан. Весли дуусгачихсан тий. Оноо ойрхон явж байгаа л Весли дуусгаж. Болдоод ирэхээр гүцэхгүй. Галоо бас гоё тасаад ороод ирвэл гоё юм билээ. Тэр юм уу? Самбарт ороод шүү дээ. Довтлооны самбар 4 билүү 5 удаа авцсан. Ер нь самбар дээрсэн сая бол Яг Монголиас илүү яг хэцүү шүү. нөгөө нэг холбогчийн асуудал бас Монголиас яригдчих магадгүй юм байл л дээ. Асаа яг үндсэн холбогчоор одоо яг ингэж хөлөрлөг дуустал ингэ явж чадах болов уу гэж бас харагдсан. Тэгээ пүрүүдэрж бол сайн юм. Бүрдөрч харин тэр хоёрын аль нь вэ тий гэд бодогдоод байгаа байхгүй. Яг минутын хуваагаал явах гай. Минутын хуваана гэхээс илүү энэ ростер ч өөрөө гарааны бүрэлдэхүүн үндсэн холбогч үндсэн лидер тодорхой байх хэрэгтэй гэдэг үстэй багт ч. Тийм. Би бол Монголиас яг тэр асуудлууд нь тодорхой харагдахгүй байгаа. Хин яг үндсэн холбогчийн, хин яг үндсэн шийдэгчний, хин яг энэ багийн лидерийн одоохондоо бол мэддэхгүй байгаа. Хөгжлийн лигээс Монголиас баг орж ирээд ганцхан хүн үлдсэн гэсэн үү? Багийн ахлагч Наранбаатар үлдсэн байсан гэсэн үү те? Талбай дээр үлжийн өршөндөө харагдчихсан те. Ямар адилхан юм бэ? Үлцэт. Хөгжлийн лигт зөндөө тоглосон. 3 дугаар үе 60 харьцаатай явж байхад баазар хийсэн шүү дээ үлзээд. Тэгсэн. 3-аас баазрыг 63 60-аар илрүүхэл. Тэр хөдөлгөөний нэг эвсэл самбарлууд дэш ингэж орж байгаа нь бас ижлэн байгаа. үлцэн өршөхтэй нэлээд өстэй харагдчихлаа шүү. Адилхан юм харагдчихжээ. Тэгэхээр одоо бас гана болка гэлтэй үлзээ өрших гэл нэг ах トゥ ундрын тулаа нэг л үзэхэндээ бас те. За энэ төрөд ерөөхдөө эрэгтэй тоглолт бол иймэрхүү тоглолтууд болжээ, өнгөрчээ, гой гой тоглолтууд байна. Эмэгтэй тоглолтууд байв тоглолцол. За, эмэгтэй тоглолтод бас нээлтийн тоглолтод болж өнгөрлөө. За, нээлтийн тоглолт бол Эмбак Аренад өнгөрсөн улирлын авраг Улаанбаатар Амазонс энэ жил нэрээ солиод орж ирж байгаа. Pirates. За, өнгөрсөн жил Stars, тэрний өмнө жил Помпон байсан баха тий. Тэгээд нэрнүүд нь одоо сүулдэж байгаа холиод байдаг болчиход байгаа шүү. Олон солигдоод ирэхээр. Тэгээд энэ жил яг бүрэлдэхүүн бол нэлээд өөрчлөгдөж орж ирсэн. Цацралыг авсан байсан. Болболыг авсан байсан. За нэг нь үлэмжийг авсан байсан тий. Үндсэн гол 3 хүн бол энэ 3. За ер нь өөрсдөө ч гэсэн 30 гаруй минут тоглож илээ. Гэтэ хүчийн хувьд бол Amazons үнэхээр илүү юм билээ. Amazons-ийн 2 гол тоглогч тоглоог байгаа шүү дээ нэрээ. Сар амраацсан. Булан тоглосон. Тэр тоглолтод бол тоглосон шүү. Тэр тоглолтод бол тоглосон. Гэтэ минут бол нэг тийм өндөр тоглохгүй шүү. Чи баг 20 оноор тасраад эхэлчихэж байгаа. Ядарсан байгаа, амраагүй байгаа гэдгийг нь Улаанбаатар Амазонс багийн удирдлагууд мэдээд хулан ариун цэцэг хоёрыг 1 сар амраахаар бас энэ айгуу гоё шийдвэр. Маш гоё. Одоо энэ маань сайхан амарж байгаа дэр. За дараагийн тоглолт бол Дархан Юнайтед дээр энэ туссан. 10-т Ирвсүүд баг. За Ирвсүүд гэж нэрээ бас солилцсон байна. Омны хүлгүүд байсан баг. Энэ жилээс Итүгийн Ирвсүүд болоод орж ирж байгаа. За энэ тоглолт бас 10-ын талтай 73-60 гэдэг 10-ын талтай өнгөрсөн. За нөгөө тоглолтын дээр бол Улаанбаатар Амазонс очдог.
Ийм л тоглолт. Омны хүлгүүд чи хуучин гард үсттэй. Хүлгүүд. За ер нь бол наач яриад их түүх Харин болно. тийм, гардын эмэгтэй байгаа гардын үстэй. хүлгүүд эмгтэй байгаад Тийм шүү хүлгүүд дээ. аваад омны хүлгүүд болоод Тийм. одоо ингээд дүүгээ Тийм. ерөөсөд болоод орж ирж байгаа. Ер нь бол маш их суур өөрчлөлт. Харин Тэгээ эмэгтэй багууд спонсортой байгаад баг Тийм. их юм болчиход байгаа байхгүй яг нэр Мгм. хэлэхэд хэцүү байхгүй. Эрэгтэй багууд нь хүртэл ингээл амар их Мгм. юу яаж штэ спонсор солигдож штэ. Эмэгтэй багууд чинь үзэлт баг байна. Үзэлт байгаа учраас спонсорууд төдийлөн орж ирэх магадлал багтаа болчиход. Одоо харин лиг айгу гоё юу яагаад байна. Зарим тоглолтын хоёр эрэгтэйгийн дунд мунд юм өөр айгу Тийм гоё байл. үзэлттэй болгоод байгаа. Үзэлттэй болоод ирж ийн багууд нь өөрсдөө хүчрэх болох хэрэгтэй байна. Одоо Улаанбаатар Амазон бол тасарчлаа шүү дээ. Тэр өрсөлдөөн гаргаж ирж айгу үүсэх ёстой. Тэгээд тэрнээсээ шалтгаалуулаад маш олон спонсор солигдохоор багийн нэр ингээд маш олон солигдоод байгаа. Тэгээд спонсортой байгаа нь айгу сайн хэрэг. Нээлттэй өдрөөс нэг юм хальт хэлчихэд нээлттэй өдөр маш гоё үйл явдал болсон. За үндэсний дээдлэг нийлээгээд энэ жил буюу 2025 он гарснаас хойш Монгол улсын сагсан бөмбөг 6 гавьяа тамирчинтай болсон байна. Тэгээд 6 гавьяа тамирчны за нандин өсөл Америкт Америкээс тооцвол 6 гавьяа юу 5 5 гавьяат мэн сая нийт дээр гавьяатынхаа одоо медальтай гарч ирээд цомтой гарч тэр мөч юм гоё. Гоё штэ. Гоёс. Үнэхээр гоё бахархмаар нэг. Тэгээд гол нь тэд чи бүгд тоглож байгаа тамирчид ч тийм. Тийм. Эд тоглож бүтээж хийж бүтээж явж байгаа нас нэг л тавуулаа гарч ирэх. Тэр л надад үнэхээр гоё байлаа. За сагсан бөмбөгийн яриад дуусгаас өмнө нэг мэдээлэл чи тий. За мэдээлж байгаа. Ирэх 7 хоногуудын буюу яг энэ нэвтрүүлэг маань 2 дахьад гарч байгаа. Нэгтгэхэд айгүй гоё тоглолт болно. SGFs гэдэг багийн тоглолт болно. SGFs Metal. За цаашдаа тоглолтын хуваарууд бол маш гоё байгаа. Aim Sports app болон веб дээр тоглолтын хуваарууд ороо явж байгаа шүү. Та бүхэн мод эндээс ороод цаг минутыг хараа яваар. За Азийн төвшөнд өрсөлдөөд Монгол багуудын чанар чансаа дэвшилж байгаа. Мэдэгдээд явж байгаа. Хүлгүүд маань энэ үйлрэлд одоо Азийн яг шинэ үйлрэл та эхний тоглолтоо ихээр бэлэн болсон байна. 10 сарын 8-нд Япон руу явж тоглоно те. Айлын тоглолт. East Asia Супер Super League буюу одоо Зүүн Азийн Супер. аваргуудын Super League гэж орчуулах юм да. Энэ нь өөрөө одоо бидний мэдих BCL-ээс бол өөр төвчний тэмцээн. За тэгтээ бас Зүүн Азийн бүх одоо нийт одоо энэ жил 7 одоо улс оролцож байгаа тийм 7 улсын бүх аваргууд уран цугларсан юм. Томоохон шагналын санж өндөртэй ер нь бол оролцож байгаа багуудын чанар чансааж өндөртэй тийм тэмцээн болж байгаа. За эхний тоглолтоо Японд очигээр болсон тийм. Японы B лигийн Альбарк Токио. Тийм зочлол тоглох юм байлээ. Нийтдээ манайх 3 сарын энэ тэмцээнүүд 10 сарын 8-нд эхлээд 3 сарын 22-нд хүртэл дуусна. Эх орондоо 3 тоглолт яг эзэн зочноор явах юм байлээ. Эх орондоо 3 тоглолтын бусад орнуудаар 3 тоглолт гэх. Тэгээ манайх нөгөө Тайваны New Taipei Kings тэгээд нөгөө Солонгосын дээдлэгийн авраг. SG Lakers лөө юу лээ? LG Sakers гэдэг. Тэгээ Sakers тий. Тэгэхээр ингээд Солонгос, Тайван, Японд зочлолоод эх орондоо болохоор нөгөө 3 улсын баг хүлээж авч тоглох өртөө юм байна. Энэ жил багийн тоо нэмэгдээд East Asian Super League дээр 12 баг оролцож байгаа. Өнгөрсөн үйлрэл бол 10 байсан, тэрний өмнө 8 байсан юм билээ. Энэ жилээс 12 болоод Индонез орж ирсэн санагдаад байна. Тэгээ Монгол орж ирж байгаа. Ингээ 12. Тоглолтын тоо нэмэгдэж байгаа. Аялын тоглолтуудын тооч тэр нэмэгдэж байгаа. Монгол төр тоглох тооч нэмэгдэж байгаа. Бүрэлдэхүүний хувьд яг л үндсэн бүрэлдэхүүн байлаа те. Цэнгүү нэмэгдсэн те. Хэрмэн заяагаас багтсан байлаа. Тэгээ яг нэмж хасагдсан тоглогч нар байхгүй. Яг одоогийн бүрэлдэхүүн байлаа. Шагналын сангийн хувьд гэсэн өсгөөллөө шүү дээ. BCL дээр яг нэг 100 мянга 200 мянган доллар яригдчихсэн шүү дээ. За East Asian Super League-ийн шагналын сан энэ жил 1.5 сая доллар төрүүлсэн баг нь баг хаа. Тэгээд өнгөрсөн жил нөгөө East Asian Super League-ийн өдөрт халбаны хүмүүс Монголд ирсэн шүү дээ. Энэ бол яг юу лиг? Бизнес талын лиг. Бизнес, entertainment бизнес талын. Яг энэ тэмцээний шууд дамжуулалт бол Азийн том зах зээлүүдээр 8-9 сая хүрдэг гэж хэлээ үзэлтүүд. Тэгэхээр спонсорт ч өндөртэй. Тоглолт болгон дээр аялын тоглолт болгон дээр зардлыг гаргахаас гадна тоглолт болгон хожлын мөнгөтэй. Одоо нэг аваргуудын лиг гэдэг шиг. Тийм бай. Тэгээд ирэх жилүүдээс энэ шагналаасаа 3.5 сая доллар болох магадaltaй гэж ирж байсан. Өөрөөр хэлбэл төрүүлсэн баг 3.5 сая гэдэг чинь баг 10 тэрбум төгрөг тий. Магадгүй нөгөө бодноос энэ жил төрүүлээд орох юм бол бүрэлдэхүүн нөр айгу зузаан орж ирнэ. NBA-гийн тамирчид мэмэрчтэй очиж бодноос бол тэнд байтгалж байгаа. Гэхдээ эхлээд төрүүлэх хэрэгтэй тий.
За Монголын саксон бөмбөгийн холбоо нь ажиллаа сайн хийж байгааг нэг хэлбэл бол яг саяны нөгөө нэг Азийн лигүүдтэй холбож байна. Багууд нь сайжирч байна. Нөгөө талаараа бидний нүдэн дээр яг бодиттой тодорхой харагдсан нэг бол энэ жил шүүгч шинжлэгдсэн байгаа тийм. Ерөнхий Гаднаас ирж байгаа шүүгч нар маань шинжлэгдсэн байгаа. За тэр тал дээр мэдээлэл авсан уу? Авсан. Шүүгчтэй холбоотой асуудал хүний хүчин зүйл байгаа газар ерөөсөө мөнхийн хэрвэл. Тэр энэ бие бид юм хаана бүгдэнд нь. Тэгээ манад ирж байгаа шүүгч нартай холбоотой хэрүүлэл ер нь улирлын турш тасардаггүй. За тэр пенүүдийн дунд ч юм уу багуудын дунд ч юм ингээл хэрүүл гарсаар л байдаг. Энэ жилийн талбай ахлах шүүгчээр ирж байгаа шүүгчүүд Олимп дэлхийн аварга дээр шүүгчээр ажиллаж байсан шүүгч байна. Англи шүүгч. Тэгээд яг сошиал орчинд тэмцээн тоглолтууд болсны дараа ингээл комментуудыг эргүүлж харлаа л да. Ерөнхийдөө багийн эзч тэр тоглогч тэр пенүүдч тэр шүүгчтэй холбоотой юм дээр айгүй тийм гоё хэрэг билээ. Тийм л. Үлээлт нь ч яасан ч мундагийн шаардлагатай бол шууд очиод өөрөө тэр бичлэг үзэл хвчлээ. Үнэхээр гоё тийм. За тэгээ энэ шүүгч маань болохоор амжилтын хувьд те хүмүүс юм карьер замналын хувьд ер нь бол 20 жилийн замналтай. Тэрэндээ 14 оны 19 оны дэлхийн аврах шалралт тэмцээнийг шүүссэн. Ер нь бол маш том одоо шүүгч байгаа. Тэгээд Токиог олимпик шүүсэн юм байна шүү дээ. Тий. Тэгэхээр Монголын бас нэг л одоо сайн ярих юм. Тийм шүү дээ. Болчихж байгаа байхгүй юу? Тийм ийм том шүүгч нар ирнэ гэдэг чинь бас энэ дагаал нөгөө лигийн чансаа яриагдаад байгаа байхгүй юу? Лигийн чансаа нөгөө Азта олон улсын бүр төв дэлхийн ийм том шүүгчээр авчирна гэдэг чинь дахиад нөгөө манай лигийг үзүүлэх одоо нэг юм үзүүлэлтүүд байна шүү дээ. Энэ үзүүлэлтээс өсгөөл. Дахиад явуулдаг. Тийм үнэлгээ тий. Гоё. За үүнтэй холбоотойгоор бас л нэг ийм хөгжлийн шатан дээр бидний нэг өмнө миний хувьдаа сонсч байгаагүй. Нэг мэдээ болохоор дархны U13-аас 15 насны охтын эмэгтэй одоо баг дээр Босны Херцеговины улсаас эмэгтэй дасгалжуулагч ирсэн байгаа. Тэр мэдээллийг сонсоод надад бол айгүй гоё талархмаар санагдсан шүү. Дархны хувьд ч нөгөө ер нь сагсан бөмбөгийн хөгжил бол дархан нэлийн тодорхой л шүү манай. Ер нь улсын тий нэлийн том мөрчиж гарч ирсэн. Одоо ч гэсэн лигтэй дархан United гэдэг төлөөллийн багтай. Одоо баг гард чинь суурин дархан шүү дээ. Тэгэхээр чи нэлийн том төлөөлөлттэй. Сонсоход гоё байлаа. Гоё мэдээ байлаа. Орон нутгийн хөгжилтэй хүүхдүүд ч юм уу ялангуяа эмэгтэй хүүхдүүд гэхээр бүр гоё байгаа байхгүй тийм. Нэмээд Сэлэг бодос баг сая дархан руу аялын тоглолтоор очихдоо тэндээ актемэн нээж байгаа мэдээлэл байлаа. Бодос актем дээр одоо нөгөө дасгалжуулагч нь өөрөө ажил хийж байгаа. Тэгэхээр гоё юм тий орон нутгуудад. Драгана Свитлица гэдэг нэртэй дасгалжуулагч өөрөө 2004-өөс 17 оны хооронд шгшагцад тоглодог байсан юм. Ер нь бол тоглогчийн хувьд ч гэсэн амжилттай тий шгшагтад тоглодог. Дасгалжуулагчийн хувьд ч гэсэн яг нэг одоо өсөж явж байгаа. Ер нь бол үнэлэгдэж байгаа хүн юм байна л та. Тэгэхээр ер нь бол энэ айгуу гоё сайн мэдээ, эрэг мэдээ байна. Сөрөг мэдээ байна уу? Байна. За энэ дүрээд саксны мэдээ маань ерөөхдөө өндөрлөж байна. Тэ эх 7 хоног ч гэсэн угаасаа ер нь бол сакс одоо улирал эхэлчихэж байгаа учраас бид нар айгуу урт ярьлаа. Гэтэ яг ийм хэмжээний мэдээлүүд 7 хоног бүр ер нь гарах баха. Онцлууштай нэг гоё юм байла. За нээлтийн тоглолтыг хүмүүс ингээд дүр үзэж штэ тий. 70-80% нэлийн дүргэлтэй. Дархан ч гэсэн 70-80% нэлийн дүргэлтэй. Тэгэхээр улирлын тоглолт болгон чухал болцсон байна. Тэгэхээр үзэгчид ч гэсэн тоглолт болгоныг чухалчиж үзэж байгаа нь ихнээсээ гоё уур амьсгалтай ордон дүр үзэгчтэй. Тэр нь айгуу гоё таалагдсан. За Монголын спорт сонирхогчдын одоо үзэлтээрээ тэргүүлж бас нэг спорт бол яг харахгүй волейбол байгаа. Волейболын дээдлийг хизээ хаана эхлэх талаар хэдүүлээ хамтдаа ярилцъя дөхөө. За саяхан Монголын волейболын холбоо маань удирдлага шинжиллээ. За нэлээдгүй том бүтцийн өөрчлөлт орсон юм шиг л ингээд бүрэлдэхүүн харахад одоо удирдлагаас ахуулаад нарийн бичиг тэгээд одоо комисс маш олон зүйл. За энийхээ хүрээнд хамгийн ихний том ажил мэдээж дээдлийг бол хамгийн том одоо юугаа дээдлийг маань 11 дугаар сарын 3-нд эхлэхээр болсон. За энэ жил хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу эрэгтэй 8, эмэгтэй 8 баг оролцсон байлээ. Мэдүүлэг өгсөн байлээ. Тэгэхээр нийтдээ 16 баг гэдэг бол энэ Монголын волейболын дээдлэгт үн баг маш олон багийн бүрэлдэхүүнтэй юм томоохон лиг болох нь тий. За нэмээд гой мэдээлэлд болгоод бол Асаа аренад энэ тоглолтууд маань явагдахаар болсон. За степедер бас болоо. Тийм зураг сонсохны Асаа аренад тодорхой хэмжээний тоглолтууд степедерс тодорхой хэмжээний тоглолтууд үргэлжлээд явагдаж байгаа. Гэхдээ ер нь бол ойрхон болчихлоо тий. Тэгэхээр нөгөө нэг степер руу явхад жоохон холдоод байсан хүмүүс л одоо Асаа аренад тоглолтуудыг бүрэн одоо үзэх боломжтой. Дээрээс нь 16 баг одоо өрсөлдөнө гэдэг чинь нэлээд бас
Өрсөлдөөний хувьд маш одоо гал гарсан сонирхолтой юм тоглолтууд болно да. Монголын волейболын холбоо шинчлэгдсэн сая өсгөө хэллээ те. Мгм. Лигийн багуудыг одоо сагсан бөмбөгийг 16 гээд хуваацсан байна шүү дээ те. Мгм. Энийг болохоор 8-8 гэдээ бүр яг тогтцсон юм байна. Одоо энэнийхээ доор хөгжлийн лиг, оюутны лиг, сурагчийн лиг гэдэг ингээд үе-шаттайгаар хөгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм билээ. Нэлээд том бүтцтэй, нэлээд том одоо төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Мгм. Тэгэхээр гоё байна. 11 сарын 3-нд волейболын дээдлийг маань эхэлнэ. Үзэх юмтай. Дахиад сарын дараа үзэх юмнууд маань нэмэгдэх нь дээ. Ярих хэмжээ нэмэгдэх. Асаа аренад өмнө яг аренаг онцлог ярихэд бол нөгөө хэдүүлээ юу үзсэн ч тань тулааны спортууд ихвчлэн болсон тийм. MJL1. MJL1 тэгээд цэндэгийн тулаан болон гэдэг ч юм уу. Одоо волейбол гэхээр бас гой санагдаад байгаа байхгүй. Волейболын тоглолтод болно гэхээр яг хотын төвдтэй яг дээдлийг одоо үнэхээр спорт дуртай хүн бол одоо жишээлбэл одоо ажилтдаг хүний хувьд бол асаа арен дээр тоглолт үзчихэл дараа нь импак арена ороход тийм. Нэг гүрний наацаа нь явах тийм сонирхолтой болчиход байна да. Nice те. Тийм тэгэхээр хотын төвд болж байгаа нь үнэхээр сонирхолтой. Тоглогч тамирчид өөрсдөө их дуртай байлаа ер нь бол. Дандаа степер ингээ жоохон зайтай ингээ явахад жоохон хүндэлтэйсэн бол одоо ах トゥ хамаатан садан тий. Жоо ялангуяа нэг өсвөр насны хүмүүс их үздэг шүү дээ. Тэгээ өсвөр насны хүмүүс ч гэсэн хичээлээ дараа шууд ороод үзчихэж. Тэр ч одоо жоохон өндөрлж байх. Бүр амар өндөрлж шүү дээ. Тийм шүү дээ. Яармгийн цаанаага тэр стадион руу очиж тоглолт үзээ буцаа орой. Яг боломж бололцоо нь тэгж таарсан болох. Гэтэ нөгөө талдаа ярамгийн үзэгч нар яах юм гэдэг Тийм бас тий. Тэр чинь тэгээ нөөш ирэхэд хэлсэн. Гэтэ Стефе дээр бол үзэгч айгүй хүзсэн шүү дээ өнгөрсөн жил бол. Тэгтээ нэг тийм амар. Плей-оффоос хойш бол бүр амар сайн. Плей-офф моф дээр л гэхээс биш. Тэгээ плей-офф ч гэсэн орны дөрвөлт нь багтаа штэ. Тэгээ нөгөө сэгсхүү хэлж байгаа те тэр зохион байгуулагчд ч гэсэн хэцүү штэ. Ордон дүүргээл зардлаа нөхгүй л бол тэр чинь маш олон хүн ажиллаж явах зардал өндөр гараад ахаар чи хэцүү байхгүй. Ярамгийн үзэгчтэй хандаж хэлэхэд бол та нар зөндөө боломж байлаа. Зөндөө үзэхгүй яасан юм бэ? Одоо жоохон төвийнхөндөө боломж өгье те. Хөөе, асаа аренгийн хувьд талбай хэмжээ чинь хэрүүлээ. Том уу? Волейбол асуудал. Волейбол бол ямар ч асуудал. Яг сагсан бөмбөгийн талбайгийн хувьд бол Эмбак аренагаас арай жижиг юм болов уу гэж зүгээр мэдрэгцэн. Тэрнээс яг нэг ингэж хэмжиж байрааг л дээ. Зүгээр орд суухад нөгөө үзэгчийн суудлаа доошо бууж ирнэ. За үзэгчийн суудлыг доотлын хэсгийн суудлыг бол тавихгүй гэж болох юм билээ. Тэгэхээр яг үзэгчийн тоо буурна. Доошлуулаад тавьчих юм бол волейбол дээр арай талбай багтаа гэдэг утгаараа гайг болов. Асуудал баха. За та хэдийн ер нь харснаар онцлог багууд энэ жилийн хувьд юу байна? Контендер илүү өршөлтөх Өнгөрсөн удирлын аврах хасуу мегастарс байгаа. Дээрээс нь Натурмед. Натурбакс. Тэгээ дээрээс нь Хавкс. SG Hawks SG бол Тумиг. тий. Эрэгтэй багуудын хувьд бол энэ багууд өрсөлдөөнд бол хэвээрээ байна. Эмэгтэй багууд дээр бол 2 байна уу? 3 баг шинээр орж ирж байгаа. Шинээр орж ирж байгаа 2 баг баг шиг байна. Нэг 2 баг бас нэрээ солиод. Нэрээ солиж байгаа 2 баг. Тэгээ шинээр орж ирж байгаа 2 баг. Тоглогчдын шийдэл хөдөлгөөний хувьд ч гэсэн нэлээд байгаа хаа. Одоо тэгэхээр энэ өнөөдөр чинь нөгөө 10 сарын эхний 7 хоног явж байна шүү дээ. Тэгэхээр багуудын нөгөө үндсэн рострууд нь бол тодорхой болоог баг. За нэг 7 хоногийн дараа ч юм уу рострууд нь тодорхойлохоор бүр гоё дэлгэрэнгүй мэдээлэл. Мэдээж хэрэг Game Sports-ийн тэмцээн зэсэн дээр волейбол 2025-26 нэгдэн тий. Тэндээс ороод бас мэдээлэлүүд авчих. Сая ярьлаа шүү дээ. Эмэгтэй багууд ер нь бол бас нэмэгдэж байна, сайжирч байна гэдэг. Хилчээ Алтан Барс клуб шинэ тоглогч хэлсүүлсэн байна. Ер нь бол нэлээд бас сенсацтай болох шиг боллоо шүү дээ. Тэр талаар бүр гоё мэдээлэл өгөөч. Олимпийн тоглогч гэсэн үү? Тийм. Түүний хувьд бол 1984 оны тоглогч. Одоо 41 настай Японы дээд зэрэглэлийн тоглогч. Италийн лигт хүртэл 2009-оос 2012 онд тоглож байсан. Италийн лиг чи ямар лиг вүлээ? Дэлхийн топ түвшний лиг. Тийм. Тэгээ дээрэс нь 2004 оноос шигшээ хөтэйг дуудагч тоглож эхэлсэн. Тэгээ 2005 онд Азийн авраг авсан. Тэгээ шилдэг тоглогчийн шагналыг авсан. Шилдэг оноо авагч. Тэгвэл та 2007 онд дахиад Азийн авраг шалралт тэмцээнд 2 дугаар ойрт ороод шилдэг давуулагчийн шагналыг авсан. 2008 оны Бээжингийн Олимпиад 9 дугаар байранд орсон багийнхаа хамтаар. Шигшээгийнхаа ахлагч байсан. Тим тоглогчийг ямар тач игнэндээ хэлсэн. Зүгээр явдаг багш авчирсан юм шиг баг. Амар. Баг тий. Цол гонш амар юм тий. Юко Шикава гэдэг нэртэй. Яг л сая өнгөрсөн дарахын өнөтер хэлжсэн тэйжлэхэнтэй бас ийм олон улсын шилдэг ийм форумтай шилдэг тамирчин туршлага утсан, хал утсан, хашир суусан, халуужуулууд болооцсон гэдэг ч гэдэг. Тийм тамирчин авчираад ингэж яаж байгаа бас волейболыг хөгжүүлж бас хэрэгтэй те. Алтамбарс клубын хувьд бол өнгөрсөн жил бол лигийг хамгийн муу амжилттай нээсэн байхгүй юу? Тэгээ энэ жил бол үнэхээр одоо ингэж
Легионерийнхоо сонголтыг бас айгүй гоё хийсэн юм шиг харагдаж байна миний бодлоор. Одоо удахгүй бас багууд одоо легионеруудаа хайгаа явж байгаа хэрэгтэй лиг хэлэхэд. Тэгэхээр бас өнгөрсөн жилд ээжлэг маш гоё сонирхолтой байгаа шилдэг тоглогчид. Мөн дээрээс нь өсөн дэвжээд гарч ирсэн гоё залуу тоглогчтой ч гэсэн хэдүүлээ харах бах тий. Тийм. Тэгэхээр волейболын фэнүүд ойртойроо спорт руугаа ойртойроо лиг эхлэх гэж шүү те. Ядж байгаа сая энэ 100 чин эрэгтэй эмэгтэй тэтгэхийн авраг болсон волейбол сонирхч юм бол гарын алган загтанцсан л яаж байгаа дээлийг. Ир юм гүйтал авлаа шүү дээ. Дэлхийн авраг дээр. Тий. За. Холбон толооны нэг мэдээ байна. Маш гоё мэдээ. Энэ бол үнэхээр сайхан мэдээ. Тэр талаар өсгөө гоё болцооч. За холбон толооны дэлхийн аврагт Монгол улсаа төлөөлөн алтан чимээ гэдэг Монгол улсынхаа 2 удаагийн авраг авсан жоох охин. Энэ дэлхийн аврагт залуучууд болон насан туршидын английн дэлхийн авраг Тбилисид хотод болсон. Сая өнгөрсөн 7 хоногт бодоод өнгөрлөө. За энэ алтан чимээ гэдэг охин бол өөрөө айгүй том түүхтэй охин. Яасан гэхээр өнгөрсөн удааг яг өнгөрсөн жилийн тэмцээнд хүрэл медаль авсан. За тэг хүрэл медаль авчаад энэ жилийн дэлхийн аврагт орох одоо ирэх авсныхаа дараагаар дэлхийн аврагт орох нөгөө нэг тэмцээнд орох зардлаа хайгаад за сошиал одоо сонирхдаг хүмүүс л мэдчихэж байгаа. Блокны үйлдвэрт ажил хийгээд тэгээд тэр үйлдвэрээс цалингаа авна гэдээ бүр энэ тентгийн одоо сошиал сувгууд сайтуудад ярилцлага өгч байсан би үзчихсэн. Тэгээд эмэгтэй хөвгт ч гэсэн холбооноос нь зардлын тодорхой хэмжээ нөгөөд үлдсэн зардлыг бий болохын тулд яалтчгүй би ингээд ажил хийхээс аргагүй болсон. Би 1 жил хөдөлмөрлөд дэлхийн аврах шалгуулах тэмцээнд ороод одоо нөгөө нэг хүрч чадаагүй алтан медаль авахыг зорж байгаа гэд ярилцж өгсөн бол тэр амлалтаа биелүүлээд сая Тбилисид тусан дэлхийн аврах шалгуулах тэмцээнд гэсэн амдаа өрөлсөд уйлал медаль авлаа да. За тэр сүүлийн тэрөө тав үзэг бол манай М спортстороос тэр хожил авсан мөч нь орсон байгаа. Та сараар тэр хүн ямар эмоцтой вэ те ямар их зүйлийг туулж гарч ирж тэр медалийг ав 65 кг хэмжээнд. Энэ залуучуудын дэлхийн аврах шалгуулах тэмцээн учраас одоо ингээд дараа жилүүдээс насан туршийн дэлхийн аврах шалгуулах тэмцээндээ бас оролцох боломжтой. Тэгэхээр энэ алтан чимэг гэдэг энэ охин маань дахиад бүр өөрийнхөө нэр болон одоо улсынхаа нэрийг дэвтлэхэд дахиад өндөр төрөх боломжтой юм потенциалтай тамирчин холбогдлоонд гарч ирж байгаа шүү гэж хэлмээр. Алтан чимэгтэй бас баяр үргээ тий. Баяр үргээр бас гоё түүхийг бичиж байна. Тий үнэхээр гоё байна. Тэрийг харчаад юунаас зооноосоо гарчаад алтын төлөө бас нэг том тамирчинтай тулцсан байсан юм аа. За яах болоо гэдгсэн чинь гурвалжин болт гэж ярьдаг л тий. Хөлийн гурвалжин болтоор боогоол нөгөөт нь ингээл гараа зөхиолн гэсэн чи ёо ингээ ялцж байгаа юм уу гэдэг бичлэгийг үзэл үнэхээр огшсон. Шууд босч ирээл үйлэлж далбаагаа ирээл ингээд оройлгүй хичээлээ. Чиний ярианаас чамайг харчаад чамайг өөлөх гэдэг шараас очив. Тиймэрхүү юунууд харахаар юм спорт өөр юм гоё байдаг шүү дээ. Ингээд юм хүн хэцүү зүйлээс ингээд өөрөө ч болоо ажилдаа юу гэсэн бэ блокны үйлдвэрт ажиллаад яана гэдэг ч тийм. Тэгсэн шүү дээ нэг хэсэг нөгөө бичлэгийн хүнд айгүй ажил хийсэн сошиал дээр. Тэгээс тэр хэлсэн амд хүрч чадлаа да. Үнэхээр бахархмаар байна. Гайхалтай. Мундаг байна. Энэ 7 хоногийн хэрвээ болон дээр асуух асуулт болохоор эмэгтэйчүүдийн лигт Дэдлигт Улаанбаатар Амазонс 3-3 шгшээ багийн тамирчдыг нэгтгэхэд за тэгээд ерөөдөө лигт амжилт үзүүлж байгаа харагдаж байгаа те хүн болоо харж байгаа. Эрэхтээ 3-3 шгшээ багийн тамирчдыг Сэлэн Бодонц баг нэгтгэснээрээ ерөхий одоо ирээдүйн амжилтыг нь та нар юу гэж харж байна? Яг лигийн нүүр царай болоод явах боломж тэдэнд яг байна уу? Эсвэл эдрийн мэддэг нөгөө гард нөгөө хүлгүүд хിവэрээ тэр дээд шатн дээр байх уу? За би их хариулж байгаа. Лигийн нүүр царай болно гэж одоо тэгэнж одоо айлаа. Тэгээ яг лигийн топ түвшний баг л гэж яригдах те. Энэ нөрөө одоо лигийн одоо өрсөлдөөнийг харсан ч тэр те багуудын чансааг одоо харсан ч тэр нүүр царай гэж хэлээс илүүтэй яг топ өрсөлдөөний баг бол топ түвшин одоо өрсөлдөх хэмжээний одоо бид нар бол хэлдэг контендер гэж ярьдаг те. Энэ баг бол хэвээр байгаа. Түүнээсээ бүр нүүр царай болоод одоо Монголын лиг гингүүтэл одоо шууд олон улсад те энэ чинь Улаанбаатар Амазонс гэдэг чинь одоо олон улсад ингээ харагдаад байна шүү дээ те. Тэрнтэй ижилхэн Монголын лиг гингүүт шууд л Сэлэг Ботнос гэж харагдана гэдэг дээр бол би бол эргэлзчихлээ. Түүнээс бол лигийн контендер түвшний баг бол байвал байж чадна. Тэгтээ бас эн чинь мэдээж эн чинь цаг хугацааны спорт те. Чинь хэдэн жил одоо тэхийн тулд эн чинь хэдэн жил одоо доминет байх хэрэгтэй. Доминет гэдэг утгаас харах хэрэгтэй. Одоо биднэрт бол доминет хэдхэн баг шүү дээ. Хасын үлгүүд хамгийн олон аварга авцсан. Цаг бүр аварга 2 ч удаа хамгаалчлаа тий. Тэгмчлэн тийм болж одоо хасын үлгүүд гэдэг баг чинь бүр ингээд үндэсний дээдлэг гэдэг нэртэй ингээд салшгүй холбоотой явж бол дээдл Сэлэн Ботнос багийн хувьд болохоор одоо ургаж явж байгаа цэцэг учраас цаашдаа бүр улам мөчрлөө салаалаад цаг хугацааны дараа л харагдах тал гэж бодож байна. За миний хувьд ч юм уу ялгаагүй. Ер нь бол тэгэл цаг хугацааны асуудал 10 жилийн дараа харъя.
Урт хугацаанд л харна шүү дээ. Ерөнхийдөө бол лигийн нүүр царай болно гэдэг бол. Аа. Одоо миний хувьд бол лигийн нүүр царай бол яа харахгүй хасын үлгүүд араас нь найц. Миний хувьд бол Гард гэсэн үг шүү дээ. Хуучны. Хуучны. хуучнаар гард гэсэн үг. За лигийн нүүр царай гэдэг баг нэг талтай. Эсвэл тухайн улирлын контентер ч юм уу аваргын төлөө өрсөлдөж байгаа баг гэж хоёр хувааж харуул зүгээр. Аа. Бидний мэддэг NBA тий. Мгм. NBA-гийн нүүр царай баг юу нүдэ? Lakers, тий? Аа. Boston, Бостон. Нью-Йорк. Удаан оршин тогтнолцсон Аа. хамгийн их үзэлтэй дагагчтай хандагчтай ийм л байдаг. Багийнх нь үнцэн ч гэсэн өссөн явждаг тий. Одоо сүүлийн үед гарч ирж байгаа OKC гэдэг юм уу тий. Эдгээр үл яг лигийн нүүр царай гэхүү тухайн үеийнх нь Golden State бол одоо сүүлийн нэг 7 жил 6 жил үнэхээр Доминант. нүүр царай байлаа. Аа. OKC сүүлийн нэг 2 жил энэ жил ч гэсэн тий юу чинь харваад өнгөрсөн од юм уу түүхэндээ ингээд лигийн урт удаан хугацаанд яг тогтвортой байгаад лигийн нүүр царай болох юм уу гэдэг чинь цаг хугацаанаас хамаарах баг. Аа. Яг ус хурдан байна. Үеиштэй үед Сэлэнг Будан саяхан хөгжлийн лигийн баг байсан. Саяхан дээдлихт орж ирсэн. Саяхан плей-оффын баг байсан бол одоо энэ жил аваргын амбицтай ийм баг бүрдүүлж чадлаа. Сайн ээжгээр сар гэж ярьдаг тий. Маш өндөр төсөвтэй байгаад байна. Энэ төсвөө олон жилийн хугацаанд дааж чадах уу гэдэг хамгийн том асуудал. Монголын зах зээл өөрөө тийм амар том биш. Одоо зүгээр багийнх нь гаргаж байгаа зардлыг ойролцоогоор тооцоод үзвэл нэг 6-7 тэрбум төгрөг байгаа хөө шүү. Одоогоор 5 тоглогч 500 сая бусд нь авч байгаа шүү дээ. Импорт тасгалжуулагч тэгээд зөндөө ажлууд. 6-7 тэрбум төгрөг. За энэ жил магадгүй пенальти гэж бодъё. Магадгүй. За бүр төрүүлье гэж бодъё. BCL тоглоно, ECL тоглоно, аялын тоглолтууд, нэмэлт импортууд. Маш өндөр зардлууд гарна. Тэгэхээр энэ баг 10 руу ч юм өсрөх магадлал маш өндөр. Тэгээд тийшээгээ яг багийн эзний ч юм уу багийн зорилгыг харахаар Азийн түвшинд өрсөлдөнө гэдэг. Өрсөлдөхийн тулд тэр чинь тоглогчоо сайжруулах, импортоо сайжруулах. Мэдээж шууд импортод нөлөө орж ирнэ. Энэ олон жилийн хугацаанд энэ доктортой менежмент санхүүгийн асуудлыг шийдэж чадах уу гэдэг асуудал байхгүй юу? 1-2 жилдээ зөндөл байгаа шүү дээ. Энэ лигийн 30 жилд 1-2 жил тоглоо болцсон багууд зөндөл байгаа шүү дээ. Ингээл солигтой явцсан ч юм. Хасын үлгүүд 20 жил, 21 төгөлрөл. За гард те одоо бол найцсаар явж байна. 12 дахь хөлрлөө 13 дахь хөлр доктортой. За тэгээд өөр доктортой баг бол одоохондоо байхгүй байна. 6 жил, 5 жил болсон багууд бол байна. Витал 6 дахь жилж гэдэг юм уу? FC-ийн 5 дахь жилж гэдэг. Miners-ийн 5 дахь жилж гэдэг юм уу? Тийм дандаа л 4-5-6 жил. Тэгэхээр лигийн нүүр царайг бол би одоо бол таяртай санал нэг байна. Хасын үлгүүд Knights стил байсаар байгаа. Нүүр царай болохын тулд доктортой байх хэрэгтэй. Тэхийн тулд санхүүгийн төлөвлөлтөө маш сайн хийхгүй бол тэгэл нэг жилийн хичээл алга болчихвол аягүй хэцүү байна. Дараа жил төсөө яах вэ санхүү яах вэ? Эдийн Монголын эдийн засаг тийм амар том биш шүү дээ. Ялангуяа спортын эдийн засаг тийм том биш. Даахвал гэдэг. Гэтэ даагаад явж ивэл бас бид нар сонирхолтой л дээ. Даагаад явал дахиад 2-3 жилийн дараа бид нар ирэх жил за төрүүлчих гэж бодъё. BCL хасын үлгүүдийн гаргасан амжилтыг эвтчихье гэж бодъё. Тэгэх юм бол үнэхээр нүүр царай окей. Асуудалгүй сүлийн зөвшөөрөгдөх байхгүй. Окей. Гэх мэтчлээ одоо бид нар яг энэ хүү асуултанд хариулсан шиг үзэгч та бүхэн бас яг доор коммент сэтгэлээ үлдээгээрээ. Тэгээд энэ удаагийн дугаар маань яг энэ түрээд өндөрлж чинь энэ 7 хоногийн одоо ярих юмнууд ерөөдөө дууслаа. Тэгээд weekly база 7 хоног бүрийн мегамар гарагт 19 цагаас та бүхэнд хүрж байгаа шүү. Тэгээд эх 7 хоногийн бас олон сонирхолтой тоглолтуудаараа хэдүүлээ. Ярилцах зүйлсүүд их зөвхөн сагсан бөмбөг гэлтгүү. Бусад спортын төрлүүд дээр ч гэсэн маш олон зүйлс болох бах. Тэгээд тэр талаар бүгдээрээ хамтдаа дараагийн дугаар дээр ярилцъя. Баяр та үзэгчтэй. Баяр та.